Сайн байцгаана уу? Энэ удаа та нартай 2025 онд гарч буй өмгөөлөгч болохыг хүсдэг өмгөөлөгчд гээд шинэхэн драмаг ярьж өгөхөөр бэлтгэлээ. Бичлэгээ үзэхээс өмнө лайка дарж эрсээ бүртгүүлээд киногоо үзээрэй. Ингээд кинонд орцгоё. Топ хуулийн сургуулийн төгсөгч хуулийн фирмд орох ажлын ярилцлагандаа хоцорч буйгаар кино эхэлнэ. Ярилцлага авч буй өмгөөлөгч охины цагаан цамцны толб, гутал оймсны бохир байдлыг анзаарав. Хамгийн чухал нь тэр ярилцлаганд хоцорч орж ирсэн нь байлаа. Энэ охиныг Кан Хёмин гэх ба тэргүүний оюутан байсан. Тэр өглөө Юллим хуулийн фирм рүү ярилцлаганд орохоор эртлэн босч метронд суусан. Гэвч хажууд нь сууж байсан хүн номоо орхичхоор нь авч уншиж байгаад буух буудлаа өнгөрөөд хоцорчихсон байдаг. Хёмин ууршлалт гуйгаад ярилцлагын өрөөнд орж ирэн суухад Юн Сокун өмгөөлөгч түүнд хандан өмгөөлөгчийн ажил цаг минутаар хэмжигддэг гарнуу гэж хэлв. Хёмин гарахаасаа өмнө хэрвээ бодлоо өөрчлөх юм бол дуудаарай гадаа хүлээж бай гэж хэлчихэд гарав. Нэг өмгөөлөгч Хёминийг үндэсний хуулийн сургуулийн 12 дахь удаагийн мэтгэлцээний ялагч гэдгийг санан бусаддаа хэлв. Тэр үед Юн Сокун өмгөөлөгч бас хамт үзсэн байдаг. Кан Хёмин тайзан дээр маш логиктой ярьж гайхалтай гүйцэтгэл үзүүлсэн байдаг ба тэд тухайн үед түүнд ажлын байр санал болгосон боловч тэр оронд нь өрсөлдөгч хуулийн фирмийг сонгосон байдаг. Тиймээс хинч яагаад түүнийг тэдний фирмийг сонгож ирснийг мэдэхгүй байлаа. Ярилцлага авч буй захирал нь түүнд боломж олгоод үзмээр байна гэд бусдаасаа санал асуун тэд зөвшөөрдөг. Кан Хёмин болон өөр 3 өмгөөлөгч хамт ярилцлага өгөхөөр орж ирлээ. Эхний асуулт нь нэг залуу гарцаар гарч байгаад машинд мөргүүлж гарын салж унах үед өнгөрч явсан эмэгтэй гарыг нь аваад цутаачсан. Залуу гараа буцааж авахаар шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр яаж гарах вэ гэхэд бусад 3 хүн нэхэмжлэгч тал ялна. Гарны эзэн нь учраас гэж хариулав. Харин Хёмин нэхэмжлэгчийн нэхэмжлэл хүчингүй болж болно. Яагаад гэвэл нэхэмжлэгч гарыг эзэмшиж байсан гэдэг нь нотлогдоогүй. Буцааж авахын тулд өөр хууль эрх зүйн үндслэл нэхэмжлэгчд шаардлагатай болно гэж хариулав. Хоёр дахь асуулт. Гал тэрэгний жолооч зам дээр том чулуу хараад тэр чигтээ мөргвөл 100 зорчигч үхэн. Хэрвээ зүүн тишээ эргвэл замчинг мөргөнө. Жолооч зүүн тишээ эргэхийг сонгосон. Энэ тохиолдолд хүн амны хэрэг гэж үзэх үү гэв. Бусад 3 хүн нь энэ аллах биш. Яагаад гэвэл зүүн тиш эргэснээр олон хүний амь аварсан гэв. Хёмин ахиад санал зөрөлдөж үр дагаврыг мэдэж байсан ч санаатаагаар чиглэлээ өөрчилсөн учраас аллах мөн. Гэхдээ ёс суртахууны хувьд жолооч буруугүй. Ёс суртахуун болон хууль эрх зүйн хэм хэмжээ үргэлж нийцтэй байдаггүй. Энэ бол хуулийн мэргэжилтнүүдийн үргэлж тулгардаг сорилт юм. Гэхэд энэ хариулт ярилцлага авагчдад их сэтгэгдэл төрүүлв. Тэр ярилцлага нь тэнцэж шинэ өмгөөлөгчдийг хүлээн авах хуралд ирэв. Хилтэс бүрийн ахлахууд, цалин урамшуулал, өөрсдийн онцлогийг тэдэнд сурчлав. Шүүх ажиллагааны хилцийн Юн Сокун ахлах манай хилтэст чөлөөт цаг гэж баг байхгүй. Шинэ өмгөөлөгчд өглөө нарнаас өвчийн бүрийн хүртэл ажиллана. Үр дүнгийн урамшууллыг цаг тухайд нь олгох нь ховор гэж ширүүхэн танилцуулав. Танилцуулгын дараа шинэ ажилчид өөрийн орохыг хүссэн хилцийн өмнө очин зогсоцгов. Шүүх ажиллагааны хилцээс бусд нь дүүрэн хүнтэй байлаа. Гэтэл Хёмин бүхний нүдэн дээр эргэлзэлгүй ганцаархнаа шүүх ажиллагааны хилцийг сонгож бүгд гайхацгав. Юн Сокун өмгөөлөгч түүнийг авахаас татгалзав. Түүний сонгосон анхны фирм манайх байгаагүй. Тэр газруудаа тэнцээгүй болохоор л манайхыг сонгосон байх гэж бодож байв. Ярилцлагын үеэрч утасны дэлгэцэн хагарсан, цамц, гутлан толбтой, хоцорсон гэд өөрийгөө ч аятайхан авч явж чаддаггүй хүн гэдэг нь харагдсан. Тэр сайн өмгөөлөгч болж чадахгүй гэв. Хёмин өөрийгөө өмгөөлөн яагаад өмгөөлөгч болохыг хүснээ хэлв. Энэ ертөнцид олон янзын хайр байдаг. Гэхдээ хайр бас өвтгөж болно. Өвдөлт нь төвчгийн аргагүй болоход хүмүүс хуульч руу ханддаг. Тэд аз жаргалаа хамгаалахын тулд аз жаргалынхаа төлөө тэмцэхийн тулд шүүхэд ханддаг. Ийм хүмүүст л туслахыг хүссэн гэж хэлв. Энэ үгийг Юн Сокун үнэлдэг. Ингээд шүүх ажиллагааны хилтэст 4 шинэ өмгөөлөгч ажилд орно. Ганцаараа энэ хилцийг сонгосон болохоор Кан Хёминд Гандун хотын газны хэргийг хариуцуулж үнэтэй машинаар хувийн жолоочтой явахаар болно. Хоёр дахь сонголтоор энд орж ирсэн залууд өөр газар руу нийтийн унаагаар явах ажил даалгана. Үлдсэн хоёрт нь офис дээр үлдээд хийх өөр ажил даалгана. Юн өмгөөлөгч тэдний бичсэн тайланг хурал дээрээ шалгана. Хёминий бичсэн тайлан л асуудалгүй байх ба бусд нь шүүмжлүүлдэг.
Хюммийн тайлангаа зүгээр л толгойдоо бодоод бичээгүй, гэртээ харьсан ч хэргийн материалуудыг судалж, маргааш нь газны компани хуралдч сууж, сүүлийн 7 жил халуун хавар гэд нэртэй сауны газны ашиг эрс буурсныг анзаарна. Компаниас шалтгааныг нь асуухад тэрэнд хэлж өгдөггүй. Хюммийн хэргийг шалгахаар тэнд байдаг саунд очино. Энэ хэргийг мөрдөхдөө 2 өдөр ажилдаа ирэхгүй байхаар нь ажлынх нь гайхаад халагдах нь дээ гэж санаа зовно. Хюммийн ажил дээрээ ирэхэд туслах нь түүнийг дагуулan юн өмгөөлөгчдээр ороод юу ч ярилгүй ууршлалтгүй гэдэг. Гэвч юн өмгөөлөгч юу ч сонсохыг хүсэхгүй, зүгээр л ажлаас нь халахыг хүсдэг. Хюммийн өөдөөс нь өмгөөлөгч хүн юм бол надад өөрийгөө өмгөөлөх боломж олго гэлээ. Юн өмгөөлөгч түүнд 2 минут өгөв. Хюммийн өөрийн олж мэдсэн зүйлээ илтгэж халуун хавар гэдэг газрын газны төлбөр сүүлийн 7 жил бага гарсан байхаар нь очтол тэнд маш их газ хэрэгэлдэг, бүр 7 жил унтраагүй 24 цаг ажилладаг хэрнээ төлбөр нь өндөр гараагүй нь сонин санагдсан. Хин нэгэн газны бичлэлтийн датаг өөрчилсөн байх гэв. Юн өмгөөлөгч түүнд хандан "Эн чинь чиний ажлаа тасалсныг зөвтөхгүй шүү. Өөрөө дур мэдэн ахиж ингүүл хариуцлага тооцно" гэж анхааруулв. Үзэгдэл шилжиж шүүх хурал эхлэхэд бэлэн боллоо. Хюммийн хурлын танхимд 2 зузаан материал барин орж ирнэ. Прокурор шүүгдэгч талыг анхны газын хийн хоолой болон хэмжигчийг нь салгаж аваад өөрсдийн хийн хоолойг байрлуулж хууль бус үйлдэл хийсэн гэж буруутгав. Шүүгч батлах нотлохоо байхгүй бол наадахчин үндслэлгүй гэв. Кан Хюммийн нийт дүнг тооцоолж үзсэн гэж хэлээд шүүх хурал төр завсарлах ба прокурорт өөрийн цуглуулсан сүүлийн 7 жилийн зах зээлийн үнэлгээний тооцоо материалуудаа өгөв. Прокурор Хюммийн материалыг шалгаж үзээд нэхэмжлэгч газын компани нийт 3.8 тэрбум орчим воны алдагдлалд орсон. Ийм их хэмжээний мөнгө завшсан учраас ялыг илүү хөндрүүлэх санал тавив. Шүүгдэгч шууд эсэргүүцээд "Би зүгээр л жижиг бизнес эрхэлдэг, газын төлбөрөөл багасгасан төдий. Гэтэл танах элит өмгөөлөгч хөлслөөд хүчгүй бид нарыг дээрлэж гин" гэж уурлав. Хюммийн босч ирээд хийн газын компани энгийн ажилчдаас бүрдсэн. Тоолуур шалгагчид цаг агаарын эрсдэс нөхцөлд ажилладаг. Инженерүүд халуун өрөөнд байнга хийг шалгаж ажилуулдаг. Энэ олон хүмүүсийн хүч хөдөлмөрийг ийм аргаар шулах нь харамсалтай. Хуулиар хамгаалах ёстой хүмүүс нь тэд гэж хэлв. Шүүгдэгч ууралсан ч шүүх хурал манай талд дуусна. Хурлын дараа олон газны компани хүмүүс Хюммийн дээр очин зөвлөгөө авах хүсэлтэй байгааг юн өмгөөлөгч хараад инээмсэглэнэ. Ажлын дараа Хюммийн найз залуутайгаа хоолнд орж байлаа. Найз залуу нь Хюмминийг анхны сонгосон компанидаа ороогүйд нь гайхснаа хэлэх ба хамт ажилдаг болсон бол илүү их цагийг хамт өнгөрөөх байсан гэв. Хюммийн карьераа өсгөхийн тулд өөр фирмд орсон байдаг. Хоолны дараа найз залуу нь таньдаг том өмгөөлөгчдөрөө очиж мэдлээд Хюмминийг сүд бүсгүйгээ гэж танилцуулан Хюмминий аав нь шүүгч, ээж нь хуулийн профессор гэж хэлв. Том өмгөөлөгч нь бахархан магтахад найз залуу нь баярлана. Гэвч Хюмминд яг л гайхуулдаг бэлэг тэмдэг шиг ашиглагдсан мэдрэмж төрж найз залуугаасаа "Чи миний юунд хайртай юм" гэж асуув. Гэтэл найз залуу нь гэрлэлт зөвхөн хайр дурлал, романтик зүйл дээр тогтдоггүй штэ. Чиний ар гэрийн сүр хүч, гайхамшигтай хуульчийн ген чинь хайрлахгүй байхын аргагүй зүйл. Би эхнэрээрээ бахархаж, хүүхэдтэй хүчтэй ген удамшуулж, хүүхдээ мундаг хүн болгож өсгмөр байна гэв. Хюммийн түүнд хэлэх зүйл байгаа, дараа ярилцъя гэж хэлв. Үзэгдэл шилжиж Пак гэх залуу төмсгний хор тавдраар онцлогдож хагалгаанд орхосоо өмнө өөрийн эсийг хөлдөөж хадгалуулсан байлаа. Гэвч эмнэлэг хариуцлага алдаж аав болох сүүлийн боломжийг нь өгөө хийсэн байдаг. Пак залуу уурлаад 400 сая воны үнэтэй төхөөрөмжийг нь эвдэлчихдэг. Юн өмгөөлөгч ноён Пакийн хэргийг аваад түүнтэй бичлэн уулзав. Ноён Пак өмгөөлөгчөд итгэхгүй байна. "Та нар мөнгөний төлөө л байдаг" гэхэд юн өмгөөлөгч "Таныг ойлгож байна. Энэ кейс ялах магадлал багатай. Гэхдээ хууль эрх зүйн хатуу аргад баригдахгүйгээр өөр арга зам хайж олохыг хичээх болно гэв. Энэ үгс ноён Пакд итгэл төрүүлж хор тавдраар өвдөөд өөрийн сүүлийн эсээ хадгалуулсан ч эмнэлэг хариуцлага алдан ахиж хүүхэдтэй болох боломжгүй болсон гэдгээ хэлв. Бүх түүхийг сонссны дараа юн өмгөөлөгч Хюммийн хоёр эмнэлгийн талтай уулзах ба эмнэлгийн талын өмгөөлөгч нь Хюмминий найз залуу байж таардаг. Найз залууг нь хан өмгөөлөгч гэх ба эмнэлгийн талыг өмгөөлж Пак залуу эмнэлэгт танхаарч үнэтэй зүйлсийг нь эвдэлж хохирол учруулсан. Энэ кейс шүүх рүү шилжвэл ноён Пак ялагдах нь гарцаагүй. Одоо тохиролцсон нь илүү дээр.
эмнэлгийн талаас өршөөл үзүүлэхгүй. 400 сая воноо нэхэмжлэн гэв. Юн өмгөөлөгч өөдөөс нь ноён Пакийн эсийг устгасан болохоор танаа эмнэлгээс 500 сая вон нэхэмжлэн. Тэгэхээр шүүхтээр уулзцгаая гэж хэлнэ. Манай хоёр ажил дээр очиод бусадтайгаа хуралдах ба юн ахлах ялахгүй гэдгээ мэдэж байсан ч худлаа томорч байсныг Хюмин сая л мэддэг. Тиймээс тэд бүгд яаж шүүх хуралд ялж болох тухай бодцгооно. Юн өмгөөлөгч Хюминийг ноён Пактай уулзаж сайн ярилцаад илүү сайн мэдээлэл цуглуул гэж захив. Гэтэл ноён Пак энэ кейс их эмзэг сэдв учраас эмэгтэй хүнтэй ярих тухгүй байна. Эрэгтэй өмгөөлөгчтэй л ярмаар байна гэв. Хюмин гадаа хүлээж бай гэд Жи өмгөөлөгчтэй үлдээдэг. Юн өмгөөлөгч санаа алдаад ноён Пак чамайг эмэгтэй хүн гэж харж байхад ингээд л бууж өгөөд өөрийгөө ч хамгаалж чадахгүй байгаа юм биш. Яаж үйлчлүүлэх чи хамгааландаа гэчгээд явв. Хюмин уурлаад араас нь гараа атхан далайж үлдэнэ. Жи өмгөөлөгч Пактай 2 цаг гарan ярилцаж гарч ирээд Хюминд дуу ураагчаа өгөв. Хюмин ярилцлагыг сонсож байгаад мангас гэдэг үгийг анзаарч сонсов. Хюмин Пактай ярилцахыг хүсгэд Пак өөдөөс нь духгүй байгаагаа хэлнэ. Хюмин өөдөөс нь бид их сургуульд байхад ангаахын олон хэллэгийг ашиглаж сурсан. Энгийн л зүйл та ичих хэрэггүй гэж тайвшруулв. Пак тайвшраад ярьж эхлэв. Ярилцлагаа дуусаад Хюмин юн өмгөөлөгчдөр очиод ялах аргаа олчихлоо гэж хэлв. Шүүх хурлын өдөр болж хурал эхлэхэд юн өмгөөлөгч 500 сая воныг нэхэмжлэж буйгаа хэлтэл шүүгч арай өндөр дүн биш үү? Яагаад гэдгийг тайлбарлаач гэв. Юн өмгөөлөгч ноён Пакаар түүхийг нь яриулахад гэрч болох тал нүүрэн түлэгдсэн эмэгтэй орж ирэхэд бүх хүн цочирдов. Пак энэ бол миний эхнэр гэж танилцуулаад бид гэрлэхээр төлөвлөж байтал эхнэр нь осолд орж тал биеийн түлэгдэж өөрөөс нь зүгтаад хайртайч гэсэн хамт байж чадахгүй болсон. Пак төлөвснөөрөө гэрлэн гэдгээ хэлж тэд хурмын бэлтгэлээ хийсэн боловч эхнэр нь хурмын палажаа өмсөж үзээд ахиад л сэтгэлээр унсан. Толинд харахаас ч айж байсан хэрнээ дүүгийнхээ хүүхдийг хараад маш их баярлаж сэтгэл санаанд дээрсэн болохоор хүүхдтэй болохыг маш их хүссэн. Тэгээд гэрэлсэн. Гэтэл төсөөлшгүй зүйл тохиож Пак төмсөгний хорт тавдартайгаа мэдсэн. Хагалгаа хийлэгвэл өргөдөлтэй болох магадaltaй гэдгээ мэдсэн учраас хамгийн сайн эмнэлэгт эсээ хадгалуулсан ч үгүй болсон. Аав ээж болох эцсийн найдлага маань шүү гэж эмнэлэгтээ сайн хэлсэн ч тэд хайн хандаж эсийг нь үгүй хийсэн байсан. Хосууд энэ байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй маш хүнд байдалд орж эмнэлэг дээр очиж уулзахад захирал нь ямар ч өрөвдөө сэтгэл гаргаагүй. Ахиад үрээ хадгалуулж болно штэ гэж хэлэхэд эхнэр нь нөхрөө тайвшруулад чимээгүйхэн явах гэж байтал ажилчид нь эхнэрийг нь мангас гэж хэлээд ирээдүйд төрөх хүүхэд нь ч бас ийм мангас шиг гарах байх гэж доромжилсан байдаг. Үүнээс хойш эхнэр нь ахин сэтгэл готролд орж өрөөндөө өөрийгөө түгжиж хинтээ ч уулзгаа болсон байх ба юн өмгөөлөгч очиж гэрчээр шүүх хуралд оролцож шудраг ёсны төлөө нөхөртөөгөө хамт тэмцэхийг санал болгож ичих ёстой хүн нь та биш тэд гэж хэлсэн байдаг. Ноён Пак бүх зүйлээ тайлбарлаж дуусгад юн өмгөөлөгч үргэлжлүүлэн эмнэлэг зүгээр л эсийг нь устгаагүй. Тэд хосын ирээдүйн найдварыг үгүй хийж эцэг их болох боломжгүй болгосон. 1 тэрбум вонч энийг засч чадахгүй гэж хэлэхэд эмнэлгийн тал хэлэх үггүй болж зааланд сэтгүүлч ирсэн байхыг хараад хан өмгөөлөгч бууж көр болж юн өмгөөлөгчтэй тохиролцохоор болдог. Юн өмгөөлөгч эмнэлгийн зүгээс 100 сая воны төлбөр авахыг хүсэхэд хан өмгөөлөгч эмнэлгийн үнэтэй эмийг эвцэн гэж маргав. Юн өмгөөлөгч хариуд нь нэг л цуу яриа тарахад эмнэлгийн хэдэн $100 салхинд хийсэн штэ тэр сэтгүүлч хизээж нийтэлж чадна гэж сөрдүүлв. Хан өмгөөлөгч зөвшөөрч мэдээ гаргахгүй шүүгээд мөнгийг нь төлөхөөр тохиролцсон. Тохиролцооны дараа хос хоёрт 100 сая воныг авахар болсныг нь хэлэхэд тэд санаа амарч баярын нулимс унгаана. Үзэгдэл шилжиж Хюминийг найз залуун дуудаад түүнд бөгж өгөн гэрлэх санал тавина. Хюмин түүнд хандан бидний харилцаанд худал хуурмаг зүйл байлгахыг хүсэхгүй байна. Би айлын ганц охин бишээ. Надад төрөлхийн сонсголын бэрхшээлтэй их хэрэгч байдаг. Авга ах эгч хоёр маань бас сонсголын бэрхшээлтэй болохоор ихрийг маань өргөж авсан. Эцэг их маань тэдэнтэй хамт байвал ихэрт маань илүү дээр гэж бодсон болохоор 5 настайд нь өргүүлсэн. Манай гэр бүл чиний бодсон шиг төгс биш гэж хэлэхэд найз залуу нь итгэж ядаад ирээдүйн хүүхдэд нь энэ ген удамшиж сонсголгүй болж магадгүй гэж бодоод бөгжөө аваад бодох цаг хэрэгтэй байна гэд яваад өгдөг.
Хэд хоногийн дараа найз залууга танилцах болзоонд явсныг мэдээд ресторан дээр нь очоод дохионы хэлээр новшин амтан гэж хэлчихэд явна. Оройн сэтгэлэн шархалсан Хёммин ганцаараа ажил дээрээ байх ба юн өмгөөлөгч бас ирэв. Хёммин юн өмгөөлөгчөөс ноён Пакийн оронд байсан бол та яах байсан бэ гэхэд юн өмгөөлөгч би ч бас Пак шиг хайрынхаа төлөө тэмцэх байсан. Хинч өөрийн хайртай хүнээ асуудалтай болохоор нь хайдаггүй байх гэж хариулав. Үргэлжлүүлэн Хёмминийг ноён Пакийн хэрэг дээр сайн ажиллалаа гэж магтдаг. Маргааш нь нэг хүргэлтийн залуу ажлынхаа хүний өгсөн тал аяга кофег уугаад жолоогоо бэртэл нэг л манраад төвлөрөхгүй байв. Гинэт бяцхан хүү урд нь гарч ирээд огцом тоормзлон зогсоход хүү газар унан уйлж байлаа. Хүүгийн ээж гүйж ирээд хүүгээ тэрч аваад байдгаараа орилж хашгичин жолоочийг харааж байлаа. Цагдаа ирж согтолт хэмжигч үлээлгэхэд алкогол хэрэглэсэн гэж гарах ба залууг согтуугаар жолоо барьсан гэж баривчилдаг. Хүүгийн ээж хүүгээ эмнэлгийн бүрэн шинжилгээнд хамруулахад өвдгөн шалбарснаас өөр ямар ч бэртэл аваагүй байдаг. Эмч хүүг машинд мөргүүлээгүй гэхдээ зочирлоос болоод хөлний үйл ажиллагаа нугасны мэдрэлийн хэлхээнд түр саадсан байна гэж хэлв. Яг энэ үед цагдаагаас дуудлага ирж хүргэлтийн залуугийн машин хүүг мөргөөгүй байна гэдгийг хэлв. Гисэн ч эмэгтэй хүргэлтийн залууг харааж буруутгаж шүүхэд өгөөд заавал шоронд оруулж хүргэлтийн компанийг дампууруулахыг хүсв. Хүргэлтийн залуугийн компани Юн Сокун өмгөөлөгчийн багт хандан тусламж хүссэн байлаа. Манай хэд судлаад үзтэл машинд мөргүүлснээс болж гэмтээгүйг мэдээд нэг л шижигтэй санагдаад сэтгцийн эмчээс асууна. Хёммин эмчээс машинд мөргүүлээгүй хэрнээ өөрийгөө мөргүүлсэн гэж итгэснээс болж хөлн хөдлөхгүй байх боломжтой юу гэж асуув. Эмч хариуд нь айдас болон түүний хүчтэй итгэл үнэмшил нь физик хариу урвал үзүүлэх боломжтой гэв. 1950 оны төстэй нэг кейс бий. Усан онгоцон дээрх цэрэг хөргөгчөнд гацаад нас барсан тохиолдол байдаг. Цэрэг өгөхөөсөө өмнө ханан дээр хамарнаас эхлэн бүх хуруунууд нь хөлдөж тисэхгүй нэгэд хөлдөж өгсөн байдаг. Хачирхалтай нь хөргөгчний алкогол дууссан байсан учраас хөргөгч унтраалттай бүр хөргөгчн дотор 18 градус дулаантай хөлдөж өгөх боломжгүй байсан. Харин цэрэг өөрийгөө хөлдөж байна гэж итгэснээс болж нас барсан гэв. Сэтгцийн эмчийн яриаг сонсоод юн өмгөөлөгч Хёмминд бусад ээжүүдээс яриа ав гэж хэлв. Нэг ээж машин хүүг мөргөөгүй яг урд нь зогссон. Ээжийнх нь гаргасан үйлдэл яг л хүү мөргүүлж өгөж буй мэтэл амар байсан гэв. Хёммин юн өмгөөлөгч хоёр тэр ээжийн хэтрүүлэгтэй реакшн нь хүүг машинд мөргүүлсэн гэж итгүүлсэн байх гэж тайлбарлав. Хоёр талын уулзалт болоход нөгөө ээжийн өмгөөлөгчөөр Хёммины ээгэс хан өмгөөлөгч байх ба манай хоёрт 2 цаг 30 минутанд уулзна гэж хэлчихэд аль хэдийн 2 цагаас уулзалтаа эхлүүлчихсэн байдаг. Ээж нь 200 сая воныг залуугаас нэхэмжилж согтуу жолоочийг шоронд суулгана гэв. Хан өмгөөлөгч үргэлжлүүлэн залуу руу дайрахад хүргэлтийн залуу алкогол холсныг нь мэдээгүй тал аяга кофе л уусан штэ. Арх уугаагүй гэж хэлв. Түүнийг юу ч гэж хэлсэн ээж нь түн рүү дайрч хүүг нь ийм болгосон гэж хашгирч ууршлалт гуйж байвал өөрийнхөө хүүхдийг оронд нь өвдөг гэхэд залуу 200 сая воныг хаанаас олж өгөх юм бэ гэж шанална. Компанийн дарга залууг өвдөг сөгдөөд ууршлалт гуй гэхэд яг сөхөрч байхад нь юн өмгөөлөгч орж ирээд босгоно. Юн өмгөөлөгч хүүгийн бэртэлд жолооч ямар ч буруугүй гэж өмөөрөхөд хаан өмгөөлөгч тэр явдлаас болоод сэтгэл зүйн трама аваад хөлн хөдлөхгүй болсон гэж дайрав. Сокун өөдөөс нь тэгвэл баримтаар нотлол тоо гэхэд хаан өмгөөлөгч хэлэх үггүй болно. Эхний шүүх хурал дээр хан өмгөөлөгч залууг урт цагаар ажилласан согтуугаар жолоо барьсан гэж буруутхан 200 сая вон хэмжлэж буйгаа хэлнэ. Хёммин босч ирээд хүүгийн гэмтэл ээжийнх нь хэтрүүлсэн реакшнаас болсон хүүгийн сэтгцийн үнэлгээг шалгах хэрэгтэй гэв. Хурлын дараа Хёммин юн өмгөөлөгчийн тушаалаар эмнэлэгт очин хүүгийн талаар асуухад 7 хоногт 5-аас 6 удаа ирдэг. Гэхдээ тэмдэглэл байхгүй гэдгийг нь мэдэж аваад эмчтэй нь уулзах гэтэл эмч нь татгалздаг. Азар тэр эмнэлэгт нь Хёммины найз эмчээр ажилладаг байх ба найз нь сэтгэл түгшүүрийн эмгэг юм уу Мунчаусийн синдром байх магадaltaй гэж хэлв. Мунчаусийн синдром нь анхаарал татахын тулд өвдсөн гэж итгэдэг. Харин түгшүүрийн эмгэг нь айцаас болж өвддөг гэв. Хёммин олсон мэдээллээ Юн Сокун өмгөөлөгчөд тайлагнаж энийг ашиглая гэж тохиролцдог. Дараагийн шүүх хурал дээр юн өмгөөлөгч сэтгцийн эмчийг гэрчээр дуудахад эмч ээж хүү хоёрын хооронд гүнзгий сэтгэл зүйн хамаарал байна. Хүү ээжийнхээ л хэлсэнд итгэж ээжигээ даган дуурайдаг гэв.
Юн өмгөөлөгч ээжийн гаргаж буй хариу үйлдэлийг дэлгэцээр үзүүлэхэд эмч ээжийнх нь гаргаж буй реакшн хүүг машинд мөргүүлсэн гэж итгүүлсэн байна. Тиймээс сэтгэл зүйн нөлөөнөөс болж хөлөө хөдөлгөж чадахгүй байгаа. Цэцэрлэг дээр нь хүүгээс хамгийн уртыг нь сонгох тест авахд хүү эхлээд зөвийг нь сонгох гэж байгаад ээж нь албаар буруу сонголтыг заахад хүү шууд л буруу сонголтыг зааж байсан гэдгийг хэлв. Энэ нь ээжийнхээ үгээр байдаг гэдгийг харуулах ба Юн Сокхун өмгөөлөгч ээжээс нь асуулт асууна. Ээж нь төрснийхөө дараа ажлаасаа гарч бүх цагаа зөвхөн хүүдээ зарцуулж гэр бүл найзуудтайгаа огт уулздаггүй. Нөхөр нь гадаадад ажилладаг, хүүн түүний бүхий л ертөнц гэж хариулв. Хамгийн цочирдмоор нь хүүн 5 настай ч одоо хүртэл мемэ хөгтөг. Саяхан л хэдхэн хоног цэцэрлэгт явж үтсэн байх ба ээж нь хүүгээ цэцэрлэгт тохирохгүй гэж бодоод гаргасан байдаг. Ээж нь өөрийгөө өмөрч хүүдээ хайртай хамгаалахын тулд би тэгсэн гэв. Юн Сокхун түүнд хүүгээ ашиглан сэтгэлийн хоосрлоо нөхөж өөрийн хэтрүүлэгтэй зан аашаа хайр гэж зүвтгэж байна. Энэ зан үйлээ өөрчлөхгүй бол хүүгийнхээ амьдралыг үгүй хийн. Эн чинь эрүүл биш харилцаа гэж хэлв. Ээж нь уйлж орилж зан аашаа гаргав. Хёммин Сокхунд хандан тэр ээжэд хэлсэн үгнүүд чинь арай л ширүүн байлаа. Хүүтэй хайртай ээжийг ингэж өвтгөх хэрэг байсан юм уу гэхэд Сокхун үнэн үг хатуу ингэж ширүүн хэлж байж л тэр ээж сэргэнэ. Бүх ээж амиа хичээсэн байдаггүй. Зарим нь ээж байхыг хүсдэггүй бол зарим нь ээж байж чаддаггүй гэв. Энэ үг Хёмминийг ээжигээ бодоход хүргэнэ. Хёмминий ээж төгс байхыг хичээгч ихэр ихчийг нь хүнд өргүүлж Хёмминийг өсгөхийн тулд өөрийн карьераа золиослсон. Үзэгдэл шилжиж Сокхуны хэцүү дурсамжийг харуулна. Сокхун ажлаа тарж ирээд хогийн савнаас жирэмсний тест олоод эхнэр дээрээ очин баярлан хүүхэдтэй болсон юм уу гэж асуухад эхнэр нь шууд л үгүйсгэхэд Сокхун гэрлүүгээ хэд хоног явлаа гэж хэлээд авахулчихсан юм уу гэхэд эхнэр нь хариулахгүй шууд л чи бид хоёр анханасаа энэ гэрлэлтэнд хүүхэд байхгүй гэж тохирсон бидтэй гэв. Сокхун хувиа хичээсэн тэр шийдвэртээ харамсаж зүрхэн шархлана. Гэвч тэр өвдөлт нь арилаагүй байлаа. Үзэгдэл шилжиж Юн өмгөөлөгч ажил дээрээ ирэхэд дарга дээр нь хөрөнгө оруулагч компани Чой захирал ирсэн байх ба зөвхөн өөрөөр нь өмгөөлүүлмээр байгаагаа хэлж танилцдаг. Дарга нь хэрвээ энэ хэрэг дээр тусалж чадах юм бол манай фирмд маш чухал хөрөнгө оруулалт орж ирнэ гэж хэлв. Юн өмгөөлөгч хэргийн талаар сонсоход Чой захирлын гэрийн үйлчлэгч нь охиных нь бие дээр хөхрөлт шархны зургийг дараад аав нь зодсон гэж хардаад цагдаад мэдгдсэн. Одоо бүр мэдээгээр цацна гэж сүрдүүлээд байгаа гэв. Энэ асуудлаас болж компани асуудалд унгамааргүй байна. Энийг зохицуулаад өг гээд зургийг нь үзүүлээд энэ зүгээр тэр үйлчлэгч албаар будаж өөрөө намайг гүтгээд байна. Юн өмгөөлөгч та чимээгүйхэн зохицуулаад өг гэж хэлв. Юн Сокхун хүүхэдтэй холбоотой ямар ч кейсээр ажиллахаас татгалздагч энэ удаа ажиллахаар болно. Сокхуны туслах Хёмминд үйлчлэгчийн хаяг дугаарыг өгөөд очиж уулзахыг даалгана. Хёммин асрагчтай уулзахад охин юу ч ярихгүй үргэлж цонхруу ширтэж байдаг. Нууц камераар баримт болгож авах гэсэн ч чадаагүй. Чой захирал бол араатан хүүхдээ зоддог галзуу. Миний нүдэн дээр зодож байгаагүй ч дандаа дууга өндөрсөж идэг. Нэг удаа охин шүүгэнд нуугдчихсан чичрээд байжихаар нь эмнэлэг авч явах гэтэл дуудлагаар эмч дуудчихсан гэртээ эмчлүүлчихдэг байсан гэв. Бэртснээс болоод охин цэцэрлэгтээ явж чадахгүй байгаа гэж ярив. Хёммин сонссон бүхнээ Юн өмгөөлөгчөд илтгэхэд хэлсэн бүхэнд нь шууд итгэж болохгүй. Бид нар шүүгч биш, шүүх эрх байхгүй гэв. Гинэт өөр өмгөөлөгч ирээд Хёмминийг яагаад ганцаараа очиод гэрчтэй уулзчихсан юм? Яаж сургахаараа шинэ хүнээ ингэж сургадیں та нар гэж загнав. Хёмминтэй уулзсны дараа асрагч Чой захирал руу өмгөөлөгчд бүх үннийг хэлсэн. Өмгөөлөгч охиныг аварч чамайг шийтгэн гэж амласан гэсэн мессеж явуулж мөнгө нэхэж сүрдүүлсэн байдаг. Ахлах өмгөөлөгч Хёмминийг загнаад тэр асрагч мөнгө хулгайлсан мөнгөний төлөө явдаг хүн гэж хэлв. Туслах арыг нь шалгахад цагдаад бүртгэлтэй заллин хийж байсан юм байна лээ. Чой захиралтай ажиллаж байхдаа төрөвчтэй мөнгө үнэтэй цагийг нь хулгайлж байсан юм байна лээ. Тэгээд халагдсан гэж Хёмминд хэлв. Хёммин асрагчийн ярианд шүүлтүргүй хандаж алдаа хийсэндээ Юн өмгөөлөгчөөс ууршлалтгүй. Сокхун өөдөөс нь заримдаа муу хүмүүс сайхан сэтгэл гаргаж сайн хүмүүс ч буруу үйлдэл хийж байдаг гэж хэлв. Юн Сокхун Чой захирлынд очиж охинд нь бэлэг өгмөр байгаагаа хэлэхэд шинэ асрагч нь охиныг дагуулan ирэхэд охин асрагчийн ард айж нугтана. Сокхун охины үсэнд хүрэх гэтэл айгаад хоёр гараараа хамгаалав. Маргааш нь хоёр тал фирмээр уулзгаар болов. Юн өмгөөлөгч асрагчийг 50 сая вон хулгайлснаас болж цагдаад баригдаад халагдсан гэж хэлв.
Асрагч Хянминд тэр бол зохион байгуулалттай байсан. Би тэр мөнгийг аваад охиныг авч зүхтаах гэж байсан. Дандаа цоочтой байдаг Сэф нь нээлттэй байхаар нь мөнгийг аваад охинтой хамт зүхтах гэж байхад шууд хаалган дээрээ л цагдаад баригдсанаа хэлв. Асрагч ажилсан цалингаал Чой захирлаас авахыг хүссэн ч тэр өгөхгүй болохоор нь сүрдүүлсэн гэж хэлв. Юн Сокун асрагчид хуурамч дуудлага өгвөл 7 жил шоронд хоригдож 15 сая вон төлөх хэрэгтэй болно. Та нөхрийнхөө өрийг төлдөг үсттэй. Хэрэг буруудвал таал асуудалд орно. Ахиж мэдээлэл өгөхгүй гэж амлаад тамгаа дарвал асуудал энд дуусна гэв. Асрагч нулим сунган хурууны хэгээ дарв. Чой захирал юн өмгөөлөгчийн чадварыг биширч бүх хэрэгээ чамаар шийдүүлж байна гэж хэлээд баярлан явна. Хянмин юн өмгөөлөгчд чадалгүй хүмүүсийг хүчтэй хүнтэй нийлж дарамталж дээрлэх чинь шудраг бус байна штэ. Би өөрөө Чой захирлыг мэдэгдэн гэхэд Сокун бидэнд зурагнаас өөр баримт байхгүй. Имж гэртээ дуудаж имжлүүлдэг болохоор эмнэлгийн тэмдэглэлч байхгүй. Манай фирмийн бүх санхүүжилт Чой захирлын Кама фундаас орж ирдэг. Ганцхан энэ хэрэгээр тэрнийг шоронд хорж чадахгүй гэж ууртай өнгөөр хэлв. Лифт хаагдахад Сокун буцаж нээгээд чамд уурлаагүй шүү гэж хэлв. Маргааш нь юун өмгөөлөгчийн өрөөнд олон хүн ээлжилж ирээд өрөөнөөсөө ч гардаггүй. Хэд хоног ажилдаа ирэхгүй завгүй байдаг. Чой захирал Сокун руу залгаад охин маань гэрээсээ зогтох шахаад хин нэгэн цагдаад мэдгчсэн юм шиг байна. Үүдэн цагдаа ирчлээ. Чи зохицуулаадах гэв. Сокун уура барьж ядан Чой захирал охиныг гэмтээхүй гэхээс санаан зовж байлаа. Чой захирал юн өмгөөлөгчийг үннийг мэдэж байгаач хөрөнгө оруулалтын төлөө тусалчил таараа гэж бодно. Сокуныг ирэхэд цагдаа нар явчихсан байх ба Сокун түнд цагдаа нар ахиж ирээд охиныг шалгах болно. Охин хаана байна? Би авч яваад имжлүүлээд имчилгээ дуусгаар нь аваад ирээ гэв. Чой охиныг авч явахыг зөвшөөрөн өрөөг зааж өгөв. Сокун өрөөнд ороход охин шүүгэнд нуугдаж байлаа. Охин түүний ард нугтахад Чой захирал охиныг зулгаан өмгөөлөгч ахыхаа үгэнд сайн ороорой гэж чангаар зандрна. Сокун охиныг тэрэн эмнэлэгт яаран очиход эмч дотуур цус алдаж байна. Яг одоо хагалгаа хийн гэв. Хагалгаа дуусч эмч жаахан л оройтсан бол баларх байж гэхэд асрагч уйлан ирээд би хэлсэн штэ нэг л өдөр ийм юм болох гээд байсан гэв. Юн Сокун яаран гарч такси барив. Хянмин яаж асрагчийг энд ирснийг асуухад юн өмгөөлөгч түүнийг хурууны хэгээ дарсны дараа ахин уулзаж түүнээс Чойгийн тухай лавлан асуусныг хэлдэг. Хянмин сандраад такси барин араас нь явна. Сокун хонх дараад хаалга нэгдмэгц Чой захирлыг зохиж унгаад тасралтгүй зодоход Чой захирал өөдөөс нь инээж байдаг. Хянмин орж ирээд Сокуныг зогсоох гэтэл чаддаггүй. Энэ үед Чойгийн босс нь залуустайгаа орж ирэх ба Сокуныг биш Чойг барьж авдаг. Сокун хэд хоног ажилдаа ирээгүй үеэрээ Чойгийн талаар судалж захирлынхаа мөнгийг хулгайлж хувьдаа чавшиж байсныг нь олж мэдээд босст нь хэлж тохиролцоо хийсэн байдаг. Чой яг охиндоо хийсэн зүйлээ өөр дээрээ мэдэрч тасралтгүй зодуулж тэндээ эмчээр эмчлүүлдэг. Юн өмгөөлөгч Чойгийн бүх хэргийг илчилж Чой дампуурч шоронд ороод охин төрсөн ээжтэйгээ хамт байх боломжтой болдог. Эмнэлгээс Сокун руу залгаж нохой нөвдсөн хэлэхэд тэр яаран очиход Экс эхнэр нь тэнд нөхөртөөгөө ирсэн байх ба хамгийн зочирдмоор нь Экс нь жирэмсэн болсон байдаг. Үзэгдэл шилжиж нэгэн баян бүсгүй найзуудаа 300 сая воны үнэтэй алтартай Рю зураачийн зурсан уран зургийг үзүүлж гайхуулна. Гэтэл түүн дургүй нэг найз нь ээж рүүгээ видеоколоор залгаад яг ижилхэн зураг унтлагын өрөөнд нь байгааг харуулад жилийн өмнө хуучин барааны захаас 100 мянган воноор авснаа хэлнэ. Баян бүсгүйн зураг 2024 оны 9 сарын байх ба найзынх нь авсан өдрөөс хойш байдаг. Найз нь бүсгүйг 300 саяар хуурамч зураг авсан байна гэв. Тэд хоёулаа өөрсдийнхийгөө оргин гэж муудалцдаг. Баян бүсгүйн зураг худалдаж авсан алдарт Рю зураач Лойер болон хүний зургийг хулгайлсан хэрэгээр шүүхэд шалгагдаж эхэлнэ. Рю зураач өөрийнх нь зургийг хэн нэгэн дуурайж зураад зах дээр хямдхан зарж байгаа байх гэж бухимдана. Тиймээс энэ асуудлаа шийдвэхээр хуулийн фирмд ирж тэр хүмүүсийг хинч биш болгомоор байгаагаа хэлнэ. Рю зураачийн уулзсан өмгөөлөгчөнд Хянмины Экс хан өмгөөлөгч байх ба зураачад хандан шүүхтээр заавал ялна гэж хэлдэг. Энэ үеэр Хянмин ажил дээрээ ихэр ихчээсээ найзад нь туслахыг гуйсан мессеж авна. Тэр хэрэг нь Мөн Жонхэ гих охин өөрийн зурсан зургаа Рю зураачад хулгайд алдсан копирайтын асуудал байдаг. Шүүхт хандсан боловч 30 хоногийн хугацаанд дуусч байх ба шүүх хурлын тов нь гарчихсан байдаг. Асуудлыг хурдан шийдэхгүй бол Рю зураачийн талд хэрэг шийдэгдэхдээ тулсан байдаг.
Игчийнхээ хүсэлтээр Хёммин шүүхийн өдрийг цуцлаж хойшлуулахаар очиход шүүгч 7 хоногийн л хугацаа өгдөг. Хёммин ажил дээрээ очиод юн өмгөөлөгчөөс ууршлалт гуйгаад заавал энэ хэрэг дээр тусламаар байна. Туслахгүй бол болохгүй гэж хэлв. Юн Соккун түүнд хандан хит их цаг нь тулсан болохоор чи хариуцлага хүлээж бүх материал бэлтгэлийг нь ганцаараа бие дааж хий. Дандаа асуудал тарих юм гэж хэлнэ. Хёммин шүүх хурлын туршлагагүй учраас ажлынх нь түүнд туслаж хуурамч шүүхийн ажиллагаа явуулж дадлага хийлгэнэ. Тэр эхний шатандаа тэнцсэн ч сүүлийн шатандаа багийнхаа хүнд хожигдно. Ажлын дараа тэр илүү цагаар үлдэж судалгаа хийж мэтгэлцэх олон аргуудыг хайна. Юн өмгөөлөгчийг гарч явахыг хараад Хёммин гүйж очиод бэлдсэн материалаа шалгаад өгөөч гэж асууна. Соккун түүний материал сайн байна. Гэхдээ ярих өнгөс чинь өөртөө итгэлгүй, яг худлаа ярьж байгаа хүн шиг болж өгөхгүй байна. Миний урд нэг яриад үзэх үү? Яагаад дадлага дээр хожигдсноо мэдэх үү? Багийн чинь хүн өөртөө итгэлтэй ярьж тайвнаар мэтгэлцэж байхад чи өөртөө итгэлгүй төгдрээд хожигдсон. Энэ кейс дээр Рю зураач бол олон улсын нэртэй Америк урлагийн сургуулийг төгссөн. Харин мөн зураач бол энгийн л зураач хүн. Тиймээс чи хатагтай мүнд итгэлгүй байгаа болохоор түүнийг хамгаалж өмгөөлж чадахгүй байна. Тэр өрөөсгөл бодлоо орхиж бодит байдал факт дээр анхаарлаа төвлөрүүл гэж Соккун хэлв. Шүүх хурал эхлэж юн өмгөөлөгч өөрийн доод тушаалтай хон өмгөөлөгчийг туслуулахаар хамт явуулсан байлаа. Эсрэг талын өмгөөлөгч эмэгтэй төрүүлж мэтгэлцэж Рю зураачийн зураг 2024 оны 10 сард зурагдаж 11 сард нь үзэсгэлэн тавигдсан. Тиймээс мөн зураач хараад хуульч зурсан гэж үзэж байна гэв. Хёммин өөдөөс нь мөн зураачийн зураг 2024 оны 3 сард зурагдаж Рю зураачийг зурхаас ч өмнө зах дээр зарагдсан гэж хэлв. Уг зургийг худалдаж авсан эмэгтэй гэрчлэх боломжтойч шүүгч баян эмэгтэй хүсэлтээс шалтгаалж мөн зураачийн талд итгэлгүй байх ба тэр нь бүрэн гэрчлэл болохгүй гэж үзв. Хёммин Рю зураачаас түүний ашигласан шин техник болон яаж анх ашигласан тухай нь асуув. Рю зураач хүмүүсийг эргэлзүүлэхийн тулд урлагийн хүмүүсийн мэддэг нэр томьёог ашиглан хариулдаг. Хёммин мөн зураачаас ямар техник ашиглаж яаж зурсан тухай нь асуухад мөн зураач ийш тийш харан сандарч байгаад би мэдэхгүй байна гэж хариулдаг. Рю зураач хуулбарлагч юм чи яаж мэдэх вэ гэж чангаар орилно. Мөн зураач гинэт босч ирээд бүх хүнээс ууршлалт гуйгаад ээж рүүгээ гүйж очин тэрвэрлдэг. Энэ дүр зургийг харсан өмгөөлөгчд бүгд гайхаж Соккун эсрэг тал ялах магадлал ихтэй болчихлоо гэж таамаглав. Шүүгч 10 минутын засварлага өгч Хёммин Соккун хоёр мөн зураачтай уулзаад ээжээс нь яагаад ийм зан айш гаргаад байгааг нь асууна. Ээж нь тэдэнд охиноо бие махбод нь 21-тэй боловч оюун ухааны хувьд 13-тай хүүхэд шиг оюуны хомсдолтойг нь хэлв. Ээж нь охиноо нийгмээс тусгаарлахгүй тулд хөгжлийн бэрхшээлтэй гэж бүртгүүлээгүй ба хинт ч хэлээгүй байдаг. Шүүх үргэлжилж Хёммин шүүгчээс мөн зураачийн бие таагүй байгаа учраас түүнээс асуулт асуухгүй байхыг хүсгэд эсрэг тал нь зөвшөөрөхгүй заавал асуулт асууна гэж зүтгэдэг. Эсрэг талын өмгөөлөгч мөн зураач руу дайрч чи зураачийн сургуульд сурч байгаагүй. Зүгээр л сургалтанд суугаад бусад зураачдын зургийг дагаж зурдаг байсан биз дээ гэд өмнөх зургуудыг нь харуулж бүр Рю зураачийн зургийг нь дагаж зурж байсныг нь харуулна. Мөн зураачаас энэ зургийг чи дуурайж зураад 100 мянгаар зах дээр зарсан уу гэж ширүүн асуув. Мөн зураач хурдан гэртээ хармаар байна гэд шууд л би тэгсэн гэд зөвшөөрчгөн. Хёммин Соккуны зөвхөн үннийг олж хараарай гэж хэлснийг санан завсарлага авч мөн зураачтай тусдаа уулзаад зургаа яаж зурсан тухай бүгдийг нь тайлбарлуулна. Шүүх хүргэлжилж Хёммин Рю зураачаас таны зурагны гол санаа дүрслэл нь юу вэ? Ямар нэгэн нуусан утга санаа бий юу гэхэд байхгүй гэж хариулав. Хёммин мөн зураачаас маш ийдгээр саяны асуултыг асуухад мөн зураач миний аавын царай гэж хэлв. Тэр хоёр тусдаа ярилцах үед мөн зураачийн түүхийг сонсоход аав ээжтэйгээ жаргалтай амьдарч байсан ч 12-тай байхад нь аав нь хайж явсан байх ба ээж нь аавынх нь бүх зургийг шатаажсан байдаг. Мөн зураач аавыгаа үргэлж сандаг байсан болохоор бүх зургандаа аавынхаа царайг нууж зурдаг байх ба зөвхөн харанх үед гэрэл тусгах үед л харагддаг. Хёммин гэрэл тусгахад аавынх нь царай байх ба Рю зураачийн зураглуу тусгахад мөн адил мөн зураачийн аавын царай байдаг. Шүүх танхим бүгд гайхаж Рю зураач бурууга хүлээн зөвшөөрөхгүй. Надгүй бол энэ мөн зураач чинь хинч биш. Зах дээр л зураг зардаг амтан. Надад талархах хэрэгтэй гэж хэлв.
Хюмийн өдөөс нь чийл урлагийг хүндлээгүй хүнэн. Мөн зураачаас уучлалт гуйж хохирлыг нь төл. Хууль энэний төлөө л ажилдаг юм гэж хэлв. Хюмийн шүүх хуралдаа ялаад баярлан гарахад Соккун араас нь анх удаа Кан Хюмийн өмгөөлөгчөө гэж дуудана. Өмгөөлөгч гэж дуудуулаад бөөн баяр болно. Үзэгдэл шилжиж нэг бүсгүйн найз залуу нь өөр хүн дурлаж өөрөөс нь салсан байх ба тэр бүсгүй шүүхэд өгмөр байна гэд Хюмийн дээр ирж уулзахад Хюмийн салалтын дараах сэтгэл зүйн хохирол хуулиар шүүхэд очих хэмжээний нөлөөлж чадахгүй гэв. Эмэгтэй цамцаа тайлаад эргэж харахад нуруунд дүүрэн сорвтой байдаг. Маргааш нь манай хэд хуралдаж Хюмийн тэдэнд бүсгүй нөхцөл байдлыг танилцуулна. Модель хийдэг эмэгтэйг X нь төлснөөс болоод сорвтой болсон. Бүсгүй эмчилгээ хийлгэж хагалгаа хийлгсэн ч сорив арилах боломжгүйг мэдсэн. Модель хүний хувьд сорвиноосоо болоод ажлаа алдсан. X найз залуу нь дотносныхоо дараа шарах сорив үүсгэж түүнийг ингэж зовоосон байдаг. Бүгд хуралдаад яагаад тийм хүчирхийллийг хүлээн зөвшөөрөөд хамт байгаад байсан бол гэж гайхацгаахад нэг нь бүсгүй согтуу байсан болов гэхэд Хюмийн түүнийг шалгасан огт арх хэрэгэлдэггүй гэв. Тэд ярилцаад энд тэгвэл ямар ч хууль зүйн үнцэг байхгүй юм шүү. Яаж өмгөөлөх вэ гэж гайхна. Хюмийн тэдэнд бүсгүйн гүн гүнзгий дурлснаасаа болоод дүгнэх шүүх чадвар нь буураад тэр бүхнийг нь хайртай болохоор тиссэн бол яах вэ гэхэд нэг нь толгой тохин би ойлгож байна. Ахлах сургуульд байхдаа миний найз охин жажилсан бохоо миний аяг руу хийгээд надтай болцмоор байвал уу гэж хэлэхэд би хит дурлсан байсан болохоор хэлснээр нь хийдэг байсан. Одоо ботход амар санагддаг гэв. Юн өмгөөлөгч Хюминий үнцгийг байж болох юм гэж үзээд илүү сайн дэлгэрэнгүй судлаад үз. Өөр сонголт угаасаа байхгүй гэж хэлв. Тэд олон улсын кейсүүдтэй харьцуулан бүсгүйг X найз залуугийнхаа хүчирхийлэлд орж сэтгэл зүйн хувьд бүрэн хамааралтай болсон байсан гэж үзэхээр болно. Хюмийн бүсгүйд хайраас болж чадвар буурах үзэгдэл явагддаг теорийг тайлбарлаад бүсгүйгээс дотн харилцаандаа ямар нэг садист зүйлсийг та ашиглаж хүлээн зөвшөөрдгүү гэхэд бүсгүй үгүй гэснээ анхандаа нэг оронд орохдоо түүний хийдэг үйлдэлүүдийг хоригддаг байсан ч X нь сална гэж сүрдүүлэхээр нь бүсгүй хайртай болохоор араас нь 7 хоног уушлалт гуйж явсан ч X нь татгалцсан байдаг. Бүсгүй 1 сар уйлж өөрт нь сайхан ханддаг байсан хүн яаж тийм өөр болж чадваа гэж гайхаад ганцаардсанаасаа болоод хэвийн амьдралд орж чадахгүй байсан. Тэр үед X нь өөр дээр нь ирэхэд шууд л буцаж нэлсэн гэв. Ахиж салхаас айгаад X-ийнхээ хэлсэн бүхнийг зөвшөөрдөг байсан. Уул нь багадаа жижигхэн сорив үүсгээс ч айдаг байсан хэрнээ хайр дурлалаас болоод түүнийг алтгаас айгаад өөрийгөө одоогийн нөхцөлд оруулснаа ярина. Ажлын дараа Хюмийн 2 сайн найзтайгаа баар орно. Нэг царайлаг залуу ирээд түүнийг уух зүйлээр дайлаад ширээнд нь ирж суугаад үсний болтыг нь тайлж ингэхээрээ илүү хөөрхөн байна гэж хэлв. Залуугийн нэрийг сонсмогцоо Хюмийн нөгөө бүсгүйн зэрлэг X гэдгийг мэддэг. Маргааш нь бүсгүйн X хуулийн фирмээр очиод өмгөөллийн үйлчилгээ авахад тэр нь бас л Хюминий X хан өмгөөлөгч байдаг. Хан өмгөөлөгч түүнд хандан хууль ёсны хувьд бид ялна. Гэхдээ их эмзэг кейс байна. Олон нийтэд илчлэгдвэл аюултай гэв. Бүсгүйн X олон нийтэд хил ам гаргамааргүй байгаа болохоор тохиролцох уулзалтаар дуусгая гэв. Энэ үеэр манай хэд анх удаа ажлаараа гадуур гарч Соккуны картыг ашиглан ууцгаасан байх ба Соккуныг орой ирэхэд бүгд согтчихсон байдаг. Соккун Хюминийг гэртэн хөргөж өгөхөөр болж альчуур өгөхөд Хюмийн альчуурыг нь үнэрлээд таны альчуур гоё үнэртэх юм а гэж хэлв. Маргааш нь Хюмийн өөрийнхөө гаргасан аашнаас ичиж өгөхөөр шахна. Хэлэлцээрийн уулзалт болоход хаан өмгөөлөгч хайраас болж хүч чадал буурсан гих үндслэлтэд хэмжлэх ямар ч утгагүй гэж үзэн хэрэгсэхгүй болно. Харин бид танаа үйлчлүүлэгч манайх руу сүрдүүлэг явуулж байна гэж үзэж байна гэхэд юн өмгөөлөгч нэг талын таашаалаас болж нөгөө хүнд нөхөж болцошгүй хохирол учирсан учраас энийг эсэргүүцхийг зөвтгөдөг. Учир нь аюултай хохирол учирч болзошгүй гэв. Бүсгүйн X бүгдийг нь гарч бай. Кан Хюмийн өмгөөлөгчтэй хоёулахнаа уулзмаар байна гэж хэлнэ. Залуу Хюминд хандан чи бааранд албаар надаас мэдээлэл авах гэж ойрцсон юм уу? Гэхдээ тэр хамаагүй чи надад таалагдж байна гэж хэлв. Хюмийн өөдөөс нь ямар ч тийм санаа байгаагүй. Санаандгүй тэгж таарсан гэхэд залуу мөнгөний чек өгөөд хүссэн мөнгөнийхөө хэмжээг бичээд гарын үсгээ зураарай гэхэд Хюмийн татгалцахад бид хоёр энгийн л хосууд шиг байсан. Би тийм муу хүн биш.
хэрвээ тэр хүүхэнд татгалзвал надад цацах бичлэг байгаа гэдгийг сануулж хараа гэв. Хямын Соккунд бичлэг байгаа гэснийг нь хэлэхэд Соккун тэр бүсгүйд биеийн өвдөлтөөс илүү сэтгэлийн өвдөлт их байгаа байх. Би яагаад чамайг ажилд авсныг мэдхүү. Чи тэгэхэд өвдөлт дээд зэгтээ хүрсэн үед хүмүүс хууль руу ханддаг. Тэд аз жаргал өөрийн эрхийг нь хууль хамгаалж чадна гэж итгэдэг гэж хэлсэн. Бүсгүй мөнгөний төлөө биш, эдгэхийн төлөө л хуульчид хандсан гэж Соккун хэлв. Хямын бүсгүйтэй уулзаад түүнд таны бичлэг байгаа юу гэхэд бүсгүй тийм ээ би дурлалдаа хит сохорсон болохоор хийлгсэн гэж хэлв. Хямын түүнд тохиролцоон дээр бичлэгийг чинь цацахгүй болгож мөнгөн дүнгээ тохирё гэхэд бүсгүй надад төлбөр мөнгө хамаагүй. Би түүнээс ууршлалтал хүсэж исэн. Өмгөөлөгч таны хэлсэн хайр хүчгүй болгодог гэсэн үг энэ миний буруу биш. Хайр дурлал хэнийг ч өвтгөж болдог юм байна гэдгийг ойлгоход тусалсан гэв. Тохиролцох уулзалт болж бүгд гарын үсгээ зурхад бүсгүй X-тэйгээ үлдээд түүнд бидний ад жаргалтай дурсамжийг би үгүйсэхгүй. Чамайг мангасч болгохгүй. Чамайг надад хайртай байсныг мэднэ. Бас би тийм сэтгэл татам гэдгээч мэднэ гэж хэлээд өөртөө итгэлтэй инээмсэглэн бүсгүй гарч явна. Үзэгдэл шилжиж нэг залуугийн эхнэр нь Альцгеймер өвчин тусаад энэ зовлон шаналлаа цаашид дэвчиж чадахгүй нь Швейцар явж эвтанац унтуулгаар үхэхийг хүсч буйгаа хэлнэ. Нөхөр нь эхнэрийнхээ хүслийг биелүүлж дуусаад эхнэрийнхээ чандрыг барин нисгтээр алхаж байтал мөрдөгчд түүнийг эхнэрийнх нь үхэлд буруутгаж баривчлах тухайга хэлнэ. Яг энэ үед юн өмгөөлөгч ноён Хуаныг хараад танина. 2 жилийн өмнө түүний эхнэр нь цонхоороо дунд сургуулийн хүүг машин дайраад жолоочин цогтхыг хараад яаран машины номерыг бичиж авна. Түргэнлүү залгахаар уцаа хайж байгаад гэрээсээ гарахдаа хагарсан шилэн дээр гიშгээд хийж байсан зүйлээ Альцгеймер өвчнөөсөө болоод тэр дороо мартчихна. Үүдэндээ сууж байхад нь нөхөр нь ирээд хүлээг нь имжлэе гэхэд цагдаагийн машины дуу сонсоод эхнэр нь гинэт гүйж очиод ослын тухай санана. Гэвч түргэн ирэх үед сурагч аль хэдийн зүрхэн зогссон байдаг. Эхнэр нь маш их харамсаж нүгэлтэй мэт мэдрэмж төрнө. Эхнэр нь өөрийн санаж буй машины номерыг хэлж шүүхэд оролцоход түүний өвчний шинж тэмдэг хэрэгэлдэг эмнээс нь болоод гэрч болоход хангалтгүй гэж үзэж байдаг. Тэр үед юн өмгөөлөгч эсрэг талын жолоочийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан ба эхнэрээс нь өөрийнхөө нэрийг асуухад эмэгтэй хариулж чаддаггүй. Юн өмгөөлөгч түүнийг дөнгөж саяхан хэлсэн миний нэрийг санахгүй байгаа хүн яаж гэрч болох вэ? Хэрвээ тэр эмэгтэй тэр дороо түргэн дуудсан бол хүү аврагдах боломжтой байсан гэж эмчнэр хэлсэн гэсэн. Нэхэмжлэгч талаас энэ хэргийн эхний буруутан жолооч, хоёр дахь буруутан нь мартах өвчтэй эмэгтэй гэж хэлсэн байсныг сануулна. Таны ой санамж буруу байгааг харуулж байна. Таны хэлсэн машины номер буруу байгаад зогсохгүй, манай үйлчлүүлэгчийг та гүтгэж байна гэв. Энэ хэрэг дээр юн өмгөөлөгч ялж гэрч эмэгтэй маш их гин бурууг мэдэрч хүүгийн өмнө гимшиж өдрөөс өдөрт муудаж байгаагаасаа болоод нөхөртөө эвтанац унтуулга хийлгэх хүслээ хэлнэ. Үзэгдэл орчин үе рүү шилжиж нөхөр нь эхнэрийнхээ чандрыг аван ирсэн боловч эхнэрийнх нь дүү эгчийнхээ мөнгийг авахын тулд хөргөн ахаа эхнэрээ алсан хэрэгээр шүүхт дуудсан байдаг. Эхнэрийнх нь дүү эгч минь нөхөр нь араар нь тавьж нууц амрагтай болж салах өргөдөл өгснөөс болж тийм өвчтэй болсон. Өвчнийг нь мэдээд хөрөнгийг нь өв залгамжлах гэж өөхөг өдрийг нь хүлээж санаатай энэ бүхнийг зохион байгуулсан. Дараа нь нууц амрагтайгаа амьдрах гээд хүлээж ядаад жилч хүрэхгүй эгчэд минь унтуулга хийлгсэн гэв. Энэ удаа юн өмгөөлөгч ноён Хуаны өмгөөлөгчөөр ажиллах ба Хуанаас нууц амрагтай болсон уу гэж асуухад тийм ээ эхнэрээ өвтгөөс жилийн өмнө болсон явдал эхнэртээ салах өргөдлөө өгсөн өдрөө л өвчнийхэн тухай олж мэдсэн. Тэгээд шууд салхаа болж түүнийг халамжлахаар шийдсэн гэв. Тэр өдрөө Хуан Альцгеймер өвчний шинж тэмдгүүдийг хараад эхнэр нь яагаад сүүлийн үед өөрт нь сонин хандаад байсныг ойлгож ганцаарцснаасаа болж араар тавьсандаа харамссан байдаг. Үүнээс хойш эхнэр нь хуучин дурсамжаа санаж бал сарын үе шигээ зан гаргаж илүү их хайрлсан байдаг. Эхнэр нь нөхрөө илүү хэцүү байдалд оруулахгүй тулд Швейцар явж унтуулга хийлгэх хүсэлтэй хэлж нөхөр нь ч хайртай эхнэрийнхээ хүслийг зөвшөөрсөн байлаа. Прокурор ноён Хуаны тайлбарыг хэрэгсэхгүй болгож эвтанац унтуулга хийлгэхийг зөвшөөрөх нь Солонгост хууль бус 3 жил хорих ял онооно гэж хэлв. Юн өмгөөлөгч хариуд нь сэтгцийн зовлон нь бие махбодтой адил төвчхийн аргагүй өвддөг. Тэр тусмаа
багш байсан хүн хүүгийн өмнө гимшиж их зовсон. Шүүгч хууль ба энэрэнгүй байдлыг тэмцэржүүлж ноён Хуаныг 1 жил шоронд хорих ял идэлүүлэх шийдвэр гаргахад Хуан юн өмгөөлөгчөд талархаж шийтгэлээ талархан хүлээж авна. Шүүх хурал дуусч бүгд явсан ч Юн Цокун ганцаар бодолтой дарагдан сууна. Ноён Хуаны хайр олон өнгөтэй гэсэн үгнээс болж Цокун хуучнаа дурсаж гэртээ ирэх үед нь экс эхнэрийг нь өөр залуу тэрвэрч байхыг харсан ч нуугдаж экс эхнэртэй итгэж түүнд хандан өөр хүн чамайг ганцаараа харилснаас болж чамайг буруутгахгүй гэхэд эхнэр нь түүнд салах өргөдлөө өгч ингэж уйдгартай жүжиглэж амьдарч чадахгүй салцгаая. Тэр залууд сэтгэлгүйч намайг тэрвэрх үед нь түүний гарыг холдуулж чадаагүй. Учир нь түүний харцнаас чиний хуучны надад хайртай үеийн хүсэл тэмүүлэлтэй харцыг хардаг гэв. Цокун өөдөөс нь хайр зөвхөн хүсэл тэмүүлэл биш. Хосуудын бүтээсэн тогтвортой байдал, гэр бүлийн халуун дотн уур амьсгалч бас хайрын нэг хэсэг мөн гэв. Гэтэл экс нь энэ нэг хэвийн байдал нь залхааж амьдралыг нь сүйтгэж байна гэж хэлэн салъя гэв. Салалтын дараа Цокун бүх зүйлс өөрийнх нь буруу гэж өөрийгөө буруутгаж ирсэн ч өнөөдөр өөрийнх нь буруу биш байсныг ойлгодог. Экс эхнэрээ дуудаад хайр олон өнгөтэй. Цаг хугацааны ирэхээр өнгө нь хуурч байдаг. Би үргэлж чамд хайртай байсан гэхэд экс нь тэр үед би энэ тухай ойлгоогүй байсан. Одоо өөр хүнтэй гэрлээд ойлгосон гэж уушлалтгүй. Цокун гуниг харуулсал уурлах мэдрэмж төрсөн ч түүнийг тавьж явуулахаар шийдэж ахиж хизээч уулзахгүй байцгаая гэж хэлв. Тэр оройн ганцаардаад өрөөндөө байж байхад нь Хёммин тайлан оруулж ирээд түүнтэй ярилцахаар болж Цокун өөрийнхөө өнгөрснийг ярьж ахлах сургуульдаа хүмүүсийг ширүүн үгсээр өвтгөж байсан. Үг ямар хүчтэйг экс эхнэртэйгээ учирснаас хойш ойлгосон гэд ярихад Хёммин түүнийг аргатаж цаг хугацаа шарахыг эдгээж өнгөрсөн дэх хүмүүс солигдож юугаар ч орлуулж болохгүй зүйл нь та өөрөө гэж хэлв. Үзэгдэл солигдож Хёмминд сайн найзаас нь дуудлага ирээд ярихад найзынх нь ихч хан сэтгүүлж нөхрөө зодож хэвтэрт оруулсан хэрэгээр баригдсан байдаг. Цагдаагийн газар очиж шалгахад хан сэтгүүлж сэтгцэн им уусан үедээ ухаанаа алдаж хүч хэрэглэснийг нь олж мэднэ. Хёммин түүнийг цагаатгахын тулд сэтгцэн асуудлаас болж оюун ухаанаа удирдах чадаагүй. Нөхцөл байсан гэж өмгөөлөхөр болно. Юн өмгөөлөгч зөвшөөрдөггүй. Хэрэв сэтгцэн хомсдол нь батлагдсан бол шүүх цагаатгах ёстой байсан ч шүүх хэргийг илүү нэгт нямбай шалгах гэж байгаа. Оронд нь тэнсэн харгалзах ял өгөхөөр шүүгтэж болох юм гэж Цокун хэлв. Хатагтай хан алдартай сэтгүүлж гэр бүл ойр тойрны хүмүүсийгээ бахархлан учраас Хёммин цагаатгах байр суурьндаа бат зогсож тэрнийг гэмт хэргийн түүхтэй болгож харлуулмааргүй байна гэдэг. Тэд хан сэтгүүлчийн эмчтэй уулзаад түүнийг зодуулсан эмэгтэй синдромтойг олж мэддэг. Энэ нь урт хугацааны хүчирхийллийн улмаас үүсдэг сэтгэл зүйн хямрал ба эмчин түүнийг 10 жил нөхөртөө зодуулж сэтгэл түгшүүр, нойр гүйдэл, санаа зовнил гээд олон асуудалтайг нь хэлж хавиргаа хугартал зодуулсан зургийг нь үзүүлдэг. Тэр үед машинд мөргүүлсэн гэж худлаа ярьсныг нь хэлнэ. Юн өмгөөлөгч ууж буй эмнээсээ болж ухаан санаагаа алдах боломжтой юу гэж асуухад эмч 4-12 цагийн хугацаанд ухаан санаагаа удирдах чадахгүй болдог гэж хэлв. Хёммин найздаа ихчийнх нь үнэн нөхцөл байдлыг хэлтэл тэр шоконд орж хин ч ихчийг нь тийм байдалд байгааг мэдээгүй ба гимгүү царайлдаг нөхөрт нь уур нь хурч муу мангас гээд ухаангүй хэвтэж буй хүргэн ахлууга дайрмаар байвч эмч ухраас тэсдэг. Шүүх хурлын үеэр хан сэтгүүлж сэтгцэн им уусны дараа ухаангүй болдог. Тиймээс нөхрөө зодсон гэдгээ мэдэхгүй, тийм дурсамж байхгүй. Оюун ухааны хомсдол төр үүсчихсэн байдаг гэв. Прокурор өөдөөс нь хан сэтгүүлж нөхөрлүүгээ дайрахдаа нэрээр нь дуудаж харааж байсан гэхэд юн өмгөөлөгч шүүгчд хандан олон гэрчийн өмнө хан сэтгүүлчд эмийг нь уулгаж харуулсан бичлэгээ үзүүлдэг. Хан сэтгүүлч эмийг уумагцаа аягаа хаглаж дэрээ урж тастаад ямар ч удирдлаггүй өрөөг буснуулдаг. Эмний үйлчлэл гарсны дараа дүү Хёммин хоёр нь түүнийг оронд нь оруулахад эгч нь та хоёр миний тэр төрхийг харсан уу гэснээ. Би тэр төрхөндөө яг үнэндээ дуртай. Надаас илүү хүчрхэг, хэлэх гэснээ хэлж чаддаг. Яг л Wonder Woman шиг санагддаг гэв. Хан сэтгүүлч өөрийгөө яагаад байгааг харахын тулд гэртээ нууц камер байрлуулад өөрийгөө харахад
Яг л муу талын дайснаа шийтгэж буй мэт нөхрөө зодож байгаагаа хараад баярлсан байх ба нэг өдөр нөхөр нь согтуу ирээд өөрийг нь зодохоор нь эмээ ууж байгаад нөхрийгөө болгож тавьсан байдаг. Хюмийн найзыгаа дуудаад эгч чинь үр дагаврыг нь мэдэж байсан ч санаатайгаар өөрийгөө хордуулж нөхрөө зодсон байна. Хуулиар бол ийм байвал цагаатгах боломжгүй. Ял шийтгэл авахаас өөр аргагүй гэв. Хэрвээ сэтгцийн хомсдол гэдгээрээ явбал цагаатгах боломжтой гэхэд найз нь Хюминд дохионы хэл зааж өгөхдөө хизээ нэгэн цагт ганцхан удаа юу ч болсон надад туслана гэж амлалт авсан байдаг. Яг одоо тэр амлалтаа биелүүлээд туслаад өг гэхэд Хюмин мэргэжлийн ёс зүгээ бодох уу, сайн найзынхаа амлалтыг биелүүлэх үү гэсэн сонголтын донд гацна. Хюмин Сокунтай уулзаж эгчийнхэн тухай бодит үннийг хэлээд яах талаараа асуухад Сокун түүнийг өөрийгөө битгий гацалтанд оруул. Хууль тусламж хэрэгтэй хүний талд үйлчлэх ёстойг санаарай гэв. Хюмин шийдвэрээ гаргаж хаан сэтгүүлчтэй уулзаад хинт ч санаатайгаар эм уснаа хэлж болохгүй шүү. Шүүхтээр худал хэлж болохгүй учраас зарим үед хариулахгүй чимээгүй байхад болно гэж анхааруулв. Хоёр дахь шүүх хурал болж юн өмгөөлөгч хаан сэтгүүлч ямар ч ухаангүй байсан. Эм уусны дараа хинч өөрийгөө удирдах боломжгүй байдаг. Тиймээс эм ууснаар түүний тархины бор гадаргыг дарангуйлж тийм зэрлэг зан үйл гаргасан гэж тайлбарлав. Эмчин тархины зураг харуулж эм уусны дараах өөрчлөлтийг тайлбарлаж өгөв. Шүүгч бүх баримтыг харгалзан үзээд хаан сэтгүүлчийг цагаатгахаар болж манай тал ялна. Оройн 3 найз хамтдаа ууж эгчийнхээ бичлэгийг хамт үзэхэд нөхөр нь согтуу орж ирээд түүнийг зодож эхлэхэд эхнэр нь тэсэхгүй шууд л түүнийг зөрүүлж зохиод болгож тавьсан байдаг. Манай 3 инээж байснаа гинэт уйлна. Хюмин гарч пив авахаар явж байгаад гинэт юн өмгөөлөгчөд баярлаа гэж хэлээгүйгээ санаад ажил дээр нь очино. Сокун Хюминийг хараад юу хийж байгааг нь асуухад танд баярлаа гэж хэлэх гээд гэснээ баярлснаа хэлнэ. Юн өмгөөлөгч буцаад ажиллаа хийх гэж байхад нь өмгөөлөгчөө шар ариг уух уу гэж асуугаад манай хоёр дээвэр дээр шар ариг ууж ярилцсан. Хюмин Сокунд таны хууль тусламж хэрэгтэй хүний талд үйлчлэх ёстой гэсэн үг надад их тус боллоо. Энэ удаа харанхуй хонглоор ганцаараа алхаж байхад та гэрэл тусгаж өгч байгаа юм шиг санагдсан. Танд баярлалаа гэж хэлнэ. Сокунч өөдөөс нь зүгээрдэ гэхэд манай хоёр өөдөөсөө нэг л татна ширтнэ. Үзэгдэл шилжиж онгоцон дотор нэгэн эмч бүсгүй ухаан алдсан иргэн туслахаар яаран очих ба залууг дээш харуултал эмч түүнийг гэмт хэрэгтэн гэдгийг танина. Энэ залуу 10 жилийн өмнө 2015 онд бага насны хүүхдийг хүчинтсэн гэмт хэрэгтэн байдаг. Тухайн үед яаралтай тусламжийн тасагт эмч бүсгүй дээр хохирогч бага насны охин бие махбодын хүнд гэмтэлтэй сэтгэл зүйн трауматай хүргэгдэн ирсэн. Эмч бүсгүй ухаангүй цус алдсан охиныг хараад өрөвдөж байлаа. Энэ явдлаас 5 жилийн дараа 2020 онд яаралтай тусламжийн тасагт гэмт хэрэгтэн шархтан ирэх ба эмч бүсгүй түүнийг эмчилгээс татгалздаг. Хүчирхийлэгчийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхэд 40 минут болно. Тэр хугацаанд үхэх магадaltaй гэж аврагчид хэлв. Ахлах эмчтэйгээ тусдаа ярилцахдаа эмч бүсгүй тэрнийг одоо өхөөснөн дээр ирээдүйд олон хүүхдийг аварна. Хүчирхийлэгчийг аврах юм бол ахиад хідэн ч охирогч гарч магадгүй. Эн чинь хүн биш, амилсан чөтгөр гэхэд ахлах эмч нь эмч хүн байж бид хүн ялгаж болохгүй. Би аварна гэдэг. Үзэгдэл одоо үед ирж эмч саял ухаан орж ямар хувь тавилан нь энэнтэй ахиж учруулдаг байна гэж бодоод яаралтай тусламж үзүүлсэн ч залуу нас орчихдаг. Хүчирхийлэгчийн ээж эхнэр хоёр нь цагдаад эмч бүсгүйг санаатайгаар алсан гэж гомдол гаргадаг. Учир нь ээж нь 5 жилийн өмнө эмнэлэгт эмч бүсгүйн хүүг нь үхээсэй гэж ярьсныг сонссон байдаг. Эмч бүсгүй хуулийн фермд ирж хүчирхийлэгчийн ээж нь өдөр бүр ирж алуурчингаар нь дуудаад шоронд суулгана, шийтгүүлнгээд дарамтлаад байгаа тухай хэлнэ. Эмч бүсгүй өнгөрсөнд болсон үйл явдлаа ярьж хүчирхийлэгч байсныг нь хэлээд өөр хохирогчийг хулгайлж байгаад баригдсан гэхэд эмчийн нөхөр нь тэр хүчирхийлэгч итгээд эх орноосоо цугтахыг завдаж байгаад онгоцонд биеийн өвдсөн гэж хэлв. Юн өмгөөлөгч эмчээс ганц л асуулт асууна. Та хүчирхийлэгчийг алсан уу гэхэд эмч үгүй гэж хариулна. Манай хэд багаараа энэ хэргийн талаар хуралдана. Хюмин эмч хэрэгтнийг 5 жилийн өмнө мэддэг байсан гэх шалтгаанаар яллах магадлал өндөр байна. Санаатайгаар хувийн өс сонзонгоор хандсан гэж нөгөө талаас яллах байх гэхэд юн өмгөөлөгч стресстэж эмнэлгийн яаралтай тусламж болон үхлийн хоорондох нарийн холбоог судлах хэрэгтэй. Тэгэж байж эмчийн буруугүйг нотолж чадна гэв.
манай хідэд маш их эмнэлгийн мэдлэг хэрэг болно. Хямын хэрэг хариуцсан прокурортой уулзаж, манай талаас наривчилсан товч танилцуулга хийж, шийдвэр гаргахаас өмнө прокурорт хянуулах хүсэлт гаргамаар байна гэв. Задлан шинжилгээний хариу удахгүй гарна гэж прокурор хэлээд, үргэлжлүүлэн хүчирхийлэгчийн үхлийн шалтгаан нь удамшлын шалтгаанд гол судсан задарснаас болсон гэж таамаглаж байна. Удамшлын шалтгаанд өвчтөн гэр бүлтэнд байдаг бол заавал үзлэгт хамрагдахыг шаарддаг гэв. Хямын түүнээс холбогдох тэмдэглэлүүдийг авахаар асууна. Ажил дээрээ буцаж очиод эмнэлгийн хиллэгтэй бичиг баримтыг сайн ойлгохгүй болохоор эмч найзыгаа дуудаж авчираад туслуулна. Эмч найз нь хараад авга ах нь 40-од наснда гол судсан задарч нас барсан. Эмээнч бас ижил шалтгаанаар өнгөрсөн байна. Эндээс харахад бүгд судасны илэрсийн Данило хам шинжийг илтгэж байна. Удамшлын гаралтай гэж хэлв. Шүнжин хайж байгаад Хямын хүчирхийлэгчийн үхэл нь удамшлын өвчнөөс үүдэлтэй болохыг нотлох задлан шинжилгээний баримт болно. Манай хоёр юм өмгөөлөгчдэр ороод олсон мэдээллээ танилцуулна. Хүчирхийлэгчийн үхэл нь удамшлын далж шалтгаантай гэдэг нь нотлогдсон. Эмчилгээнээс болоогүй гэж тайлагнана. Онгоцонд үйл явдал өрнөх үед ямар ч сайн эмч байсан удамшлын өвчний мэдээллийг мэдэхгүй учраас авах хамгийн сайн арга хэмжээг авсан ч аварч чадаагүй байлаа. Юн өмгөөлөгчийн зөвшөөрсөн баримтуудыг Хямын прокурорт хүргэж өгөөд уулзахад прокурор яаралтай тусламж болон үхлийн шалтгаан хоёр хоорондоо ямар ч холбоогүй гэж үзэж байна. Хэргийг яллахгүйгээр хэрэгсгүй болгож байна гэв. Эмч бүсгүй талархаж байлаа. Хямын луу ажлынхан найз чой өмгөөлөгч залгаад ажил гараад оройтхны хоёулахнаа байдаг ихэр дүү нарыг манд хооллоод харж байгаа ч гэж гуйна. Чой өмгөөлөгч ганцаараа хоёр дүүгээ өсгдөг байв. Сокун Хямынтай хамт очоод хоёр ихрийг хоолнд оруулаад дэлгүүрээс хүнс авч өгөөд гэрт нь хүргээд явах гэтэл Сокуныг явуулдаггүй. Хүүхдүүдийг унтуулад манай хоёр хамтдаа юм ярилцсан сууж байгаад Сокун инээхэд Хямын түнд хөөх ахиад инээмсэглэж байна гэж хэлээд өөдөөдөөсөө ширтэнэ. Үзэгдэл шилжиж шүн ганцаараа алхаж буй эмэгтэй нэг бүсгүйг чулуугаар зохиж унгав. Түүнийг ухаан алдмагц машиндаа суугаад галаа авах гэж байгаад санаандгүй хүм өргөчгөн. Бүсгүй сандран бууж очиход саяын зохиж унгасан эмэгтэй нь байдаг. Хэрэгтэн Юмыг их бүсгүй баривчлагдаж Кан Хямын бол миний өмгөөлөгч. Түүнийг дууд гэв. Цагдаагаас Хямын луу залгаад Юмыг их эмэгтэйг мэдхүү таныг өмгөөлөгч нь гээд дуудаад байна гэхэд Хямын огт танихгүй гайхаад очиж уулзна. Хямын Юмытай уулзахад тэр маш хөөрхөн өнгө аясаар чи миний өмнөөс хариуцлага үүрэх ёстой гэж сүрдүүлнэ. Хямын түүнтэй уулзсны дараа найзуудаасаа Юмы гэж таних уу хэн юм бол гэхэд найзууд нь ч сандаггүй. Цагдаагаас дуудлага ирж Юмы шүн дунд хар дараад орилоод байгаа. Эмч түүнийг гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй гэж оншилсан гэв. Хямын түүнтэй ахин уулзахад Юмы өөрийгөө Хямынтай ижил ахлах сургуульд байсан топ сурагч нэгт ордог байсан. Ахлах сургуульдаа шилжиж танаа сургуульд орсноос хойш дээрлэхүүлдэг байсан. Тэрнээсээ болж сургуулаа хайсан. Юмы санаандгүй дээрлэгдэг охтын ахлагчийг мөргөөд алчсан гэдгээ хэлв. Сургуулаа төгсөж их сургуульд ормоор байсан ч дээрлэхүүлснээс болж сэтгэл зүйн асуудалтай болсон. Олон жил сэтгцийн эм ууж байна гэдгээ хэлв. Энэ бүхнийг сонсоод Хямын яагаад өөрийг нь буруутгаад байгааг ойлгосонгүй. Юмы түүнд хоёулаа уулзаж байсан гэж хэлчихэд орчхов. Хямын энэ хэрэг дээр ажиллахаар зөвшөөрөөд ажил дээрээ ирж байтал хохирогчийн ээж түүнлүү дайрахад Сокун урдуур нь орж аварна. Ээж нь түүнд алуурчинг өмгөөлдөг чи хинбэ гэж уурлана. Яг энэ үед Хямын энэ эмэгтэйг таньж хэдэн жилийн өмнө ээжтэй нь ярилцаж байсныг санана. Юмыг дээрлэхүүлдэг байсныг нь ч гинт санана. Юмыгийн хуучин нэр нь Суён байдаг. Хямын ээж дээрээ очоод та бол хувиа хичээсэн хоёр нүртэн гэж хэлв. Хямын Юмы дээр очоод бүхнийг сансан туслаагүйд уушлаарай гэв. Чимээгүй бүхнийг хажуунаас нь харагчид дээрлэхэгчтэй адил буруутай. Хүмүүс хийсэн хэргийнхээ хариуг төлөх ёстой. Чи миний төлөө тэмцэх ёстой. Надад чамаас өөр туслах хүн байхгүй гэлээ. Хэдэн жилийн өмнө Хямыны ээж зам дээр нэг охиныг дайрахаар шахдаг. Тэр охин би зүгээр гэж уурлаад явхдаа утсаа үлдээч гисэн байдаг. Ээж нь утсыг нь дуурахаар нь үзэхэд дээрлэлтийн тухай групп чат байдаг. Юмыгийн бичлэг зургаар дүүрэн байдаг. Энэ бүхний ахлагч нь саяны охин байлаа. Хямыны ээж охины ээжийг дуудаж уулзаад Юмыг хамгаалахын тулд сахилгын хорооны хурал сургууль дээр нь хийн. Бүх танхаарсан хэрэгт холбогдогчдыг эрүүгийн хариуцлага болон нөхөн төлбөрийг төлөөлнө гэв. Гэтэл охины ээж жишимч үгүй өөдөөс нь бүр манай нөхөр сургуулийн удирдах зөвлөлийн дарга гэж Хямыны ээжийг сүрдүүлнэ. Хямын ээжигээ сул дорой байдалд орохыг нь тэр үед харсан байдаг.
Юммигийн зовлон шанал энэ олон жил үргэлжилж Хёмминий гэр бүл харсан ч тус болж чадаагүй байдаг. Хёммин юм өмгөөлөгчд бүгдийг тайлагнаад энэ хэрэг дээр чадхаараа ажиллахаар болно. Эхний шүүх хурал дээр Юмми эхлээд чулуугаар зогсонч үхэлд хүргэх хэмжээний хохирол учруулаагүй. Харин машинаар мөргөхдөө санаандгүй мөргсөн осол байсан. Үүнийг нь прокурор эсэргүүцэж Юмми анхнаасаа хохирогч руу дайрах төлөвлөгөөтэй байсан. Түүнийг санаатайгаар хүн алахыг завдсан. Хүний амь нас санаатайгаар хөнөөсөн, танхаарсан хэрэгээр яллах хүсэлтэй буйгаа хэлнэ. Хурлын дараа Хёммин болон багийнхан нь шинэ нотлох баримт хайна. Хёммин яг бууж өгдгийн даваан дээр ээж нь тэр охины утсан дээрх бүх бичлэг хэрэгт холбоотой баримтуудыг илгээж зарим зуршил хизээж өөрчлөгдөв гэж ээж нь түнд сануулж энэ талаар судлахыг анхааруулв. Хоёр дахь шүүх хурал эхлэж Хёммин хохирогч гарцгүй газраар зам гарах зуршилтай байсан. 3 сарын өмнө гарцгүй газраар гарч байгаад машинд мөргүүлж эмчлүүлсэн. 3 жилийн хугацаанд 12 удаагийн замын хөдөлгөөний дүрм зөрчсөн. Юмми чулуугаар зогсон газар нь баарны ойролцоо байсан. Хохирогч 6 игнэтэй гарцгүй аюултай хурдны замаар гарч байгаад мөргүүлсэн. Хохирогч сүүлийн 6 сар тэр бааранд 34 удаа очсон ба яг ижилхэн зам гардаг байсан нь камерын бичлэгээр нотлогдож байна. Задлан шинжилгээгээр чулуугаар зогсон гэмтэл үхэлд хүрэхгүй нь нотлогдсон. Үхлийн жинхэнэ шалтгаан нь машинд мөргүүлэхдээ зочирдон зүрх нь хаагдсан гэж гарсан. Прокурор өөдөөс нь юу ч хэлж чадалгүй 25 жил шоронд хорих хүсэлтэй байгаагаа хэлнэ. Хёмми Юммиг сургуулийн дээрлэхэлтэнд өртөж байсныг хэлж бичлэгийг бүгдэд үзүүлээд ямар хэцүү байдалд орсныг нь хэлж өмнө нь маш гэрэлтсэн топ нэгт чагсдаг байсан сурагч хэрвээ дээрлэхүүлээгүй бол өнөөдөр шүүгтэгчээр биш энд миний оронд өмгөөлөгч хийгээд эсвэл таны оронд шүүгч хийж байх байсан гэж хэлв. Эцсийн шийдвэрийг шүүгч гаргаж 84 гэрчийн хүсэлтийг харгалзан хүний амь нас санаандгүй хохироосон учраас 2 жил шоронд суух ял онооно. Юмми Хёммин руу талархсан харцаар хараад явна. Орой болж Хёммин ажлынхаа дээвэр дээр сууж байтал Сокун ирээд юу хийж байгаа гэд шүүхийн талаар сонин сайхнаа ярилцгаана. Хёммин Сокунаас та хэнийг таны шилдэг бүтээл гэж хэлэх үү гэхэд ий туслах уу гэхэд үгүй ээ гэхээр нь кан Хёммин үү гэхэд бинго гэж хэлнэ. Хёммин өөдөөс нь та их инээж бай, танд инээх цохиж байна гэж хэлнэ. Инээж буй Сокуныг Хёммин ширцээр инээмсэглэнэ. Үзэгдэл шилжиж нэгэн залуу тусламж авахар хуулийн ферм дээр ирнэ. Өөрийн асуудлаа танилцуулахаас өмнө тэр залуу Сокуныг алдартай өмгөөлөгч бидсдээгээд хамт зураг дарна. Дараа нь өөрийн асуудлаа ярина. Шинэ утас аваад мэдээлэл шилжүүлэхэд нь утасны компани ажилтан түүний хувийн мэдээлэл дураараа халтсан гэж хэлээд Сокун Хёммин хоёрт бичлэг үзүүлнэ. Сокун Хёммин хоёр нүд тайлтран бичлэгийг үзэж чадалгүй Хёмминийг гаргаад Сокун ганцаараа үлдэнэ. Бичлэг дээр залуу нохой муур зэрэг амьтдыг тамлаж байдаг. Сокун залууд амьтан тамлах чинь эрүүгийн гэмт хэрэг. Тэр ажилтан цагдаад мэдэгдсэн нь нийтийн эрх ашигыг хамгаалах хууль ёсны үйлдэл гэж хэлв. Залуу өөдөөс нь эн чинь миний хувийн амьдрал гэж маргана. Бичлэг миний хувийн зүйл байсан. Энийг цагдаад өгсөн ажилт нь л хууль бус гэв. Сокун түүнд хандан хувийн нууцлалыг хуулиар хамгаалдаг боловч гэмт хэргийн зан үйл нь өөр асуудал. Ажилтан юу ч буруу хийгээгүй. Таны хэргийг хариуцаж чадахгүй гэж хэлв. Залууг явсны дараа Сокун туслагт прокурорт өргөдөл гаргаж шийтгүүлэхийг шаардсан мөн амьтдын хамгаалдаг сайн олон нийтийн группүүд рүү хандаж тэд иргэний нэхэмжлэл гаргахаар бэлтгэдэг. Мөн залууг нөхөн төлбөр төлүүлэх замаар санхүүгийн дарамт үзүүлэхээр төлөвлөдөг. Хамгийн сүүлд нь тэр залууг ахиж амьтанд ойртох тэжээх эрхийг нь хязгаарлах журмыг амьтдыг хамгаалах байгууллага руу хөргүүлэхээр болно. Сокун тэр залуугийн гаргаж байгаа зан үйл нь сэтгэл зүйн ямар нэг эмгэг байх магадaltaй гэв. Тиймээс энэ залуу хүн рүү дайрч магадгүй өөр ямар нэгэн асуудал шийдэгдээгүй хэрэг байгаа эсхийг шалга гэж Хёмминд хэлв. Гэр оронгүй эсвэл ганцаараа амьдардаг ахмад настан руу дайрсан тохиолдол байна уу шалга гэв. Сокун туслагтай тусдаа уулзаад өөрт нь тулгарсан асуудлаа ярина. Түүний экс эхнэр нь нөхөртөөгөө хамт Сингапур явж амьдрах гэж байгаа. Тиймээс Хааш гэдэг нохойг нь бас авч явна гэсэн ба Сокун хүүхэд шигээ өсгсөн нохоогоо өгч явуулахгүй гэсэн байлаа. Тиймээс энэ хэрэг дээр ажиллаж чадах өмгөөлөгч ол гэхэд туслах надаас өөр хинч таныг сайн ойлгохгүй би ажиллая хичээцгээе гэж тохиролцдог. Туслах хоол идэж байгаад энэ тухай Хёмминд хэлчихдэг. Хёммин энэ хэрэгт туслая гэхэд туслах юн өмгөөлөгч дургуйцах байх юн өмгөөлөгчийн зөвшөөрөл хэрэгтэй гэлээ.
Хоолны дараа Хямын ганцаараа лифтэн сутал нөгөө зэрлэг залуу гинэт орж ирнэ. Хямын залууг ямар ч галзуу үйлдэл хийж магад гэж бодоод юу ч дуурдаггүй. Гэтэл дараагийн давхраас Сокун сууж таарад залууг хармагцаа барьж аваад хамгаалагчдад хүлээлгэж өгөөд залууг хар листэндээ оруул гэж тушаав. Үзэгдэл шилжиж чой өмгөөлөгч эмнэлэг твтэх болохоор 1 хоног эхрүүдийг хараад өг гэж гуйтал Хямын боломжийг ашиглаад Сокуныг дуудана. Сокун нохойтойгоо хамт салхинд гардаг газраа дагуулж ирээд тэд өдрийг хамтдаа хөвгөлтэй өнгөрүүлнэ. Эхрүүд унтсны дараа манай хоёр юм ярьж сууна. Хямын хаашийн хэрэг дээр хамт ажиллаж тусламаар байна. Өмгөөлөгчд бие биедээ чадах зүйлээрээ туслаж аз жаргалыг хуваалцдаг байх хэрэгтэй гэж боддог. Таныг хааштай хамт байхыг хараад улам их тусламаар санагдлаа гэв. Энийг сонссон Сокун түүнийг энэ хэрэгт туслахыг нь зөвшөөрөхөөс өөр аргагүй болно. Хямын илүү цагаар ажиллаж байгаад аав нь ээж рүүгээ залгаарай гэхээр нь залгахтал ээж нь утсаа авдаггүй. Санаа зовоод гэртээ очисон чинь дандаа хүчрхэг байдаг ээж нь уйлаад сууж байдаг. Хэд хоногийн өмнө аав нь ээжийг нь дагуулад амьтны дэлгүүр орж хантай амьтан тижээ гэхэд ажилтан үйлдвэрийн муур танилцуулна. Гэтэл ээж нь нэг сул дорой муужгааг ширтэнэ. Ажилтан муужгаа гудамнаас олсон дүлийн муур мявлаж чадахгүй гэв. Үзэгдэл шилжиж Хямын багтаа ихэртэйгээ хамт байх үе рүү очино. Ээж нь тавг хагалахад Хямын чангаар уйлж харин ихэр их чинь уйлдаггүй. Ямар ч хариу үйлдэл үзүүлдэггүй. Энэ үед л ээж нь сонсголгүй гэдгийг нь мэдсэн байдаг. Дүлийн муур охиныг нь санагдуулна. Ээж нь маш их стresстэж гарч явсан ч дараа нь ирээд энэ муурыг үрчилж авсан байв. Ээж нь муурнаас алхамж холдохгүй асарсан ч вакцинаас болоод хоол ус идэхгүй өвдчихсэн байдаг. Үүнийг харсан Хямын олон муур тижээдэг сайн найзыгаа дуудаад найздаа муурыг даатгана. Ээжигээ оронд нь оруулаад хажууд нь хэвтэн ярилцав. Ээж нь сэтгэлээ нээж сонсголгүй ихэрт нь хит их анхаарал хандуулж чамайг орхигдуулаад чи нэг удаа шатнаас унаж хөл гараа хугалсан. Тэр үед ээж нь өөрийгөө зүхэж ганц ч хүүхдээ асарч чаддаггүй муу ээж гэж боддгоо хэлнэ. Хямын ээждээ одоо ихэр бит хоёр сайн өссөн өнгөрснийг бодож биш ураг шаарч амьдр гэж хэлв. Маргааш нь Сокуны ээксийн нөхөр нь нохооны асран хамгаалагчийн эрхийн төлөө маргахаар ирнэ. Хямын хааш бол Сокун болон ээкс эхнэрийнхэн дундаа тижээсэн нохой та нар зөвшөөрөлгүй авч явах нь хууль бус. Ямар ч тохиролцоонд хүрэхгүй бол гадагш явуулах боломжгүй гэхэд ээксийн нөхөр хэлэх үггүй болов. Хямын Сокуныг хааштай уулзах гэж байгааг мэдээд хаашд хідэн тоглоом амттан өгөх ба GPS-тэй хүзөвч өгнө. Сокун талархан хүлээн авна. Үзэгдэл шилжиж зэрлэг залуу амьтдын цэцэрлэгт ирээд өөрийгөө Сокуны үеэл байна. Хаашийг авъя гэд ажилтанд Сокунтай ахуулсан зургаа үзүүлтэл ажилтан итгээд хаашийг өгчөгдөг. Хэсэг хугацааны дараа Сокун Хямын хоёр эртэл хааш алга болсон байх ба залуугаас нохооч нь надад байна гэсэн видео ирдэг. Хямын залуугийн мэдээллийг шалгах үедээ олсон хаягаа санаад Сокуныг тэнд дагуулж очдог. Залуу тэдэнд миний хэргийг хариуцна гэвэл хаашийг өгье гэв. Хямын тайвнаар үйлчлүүлэгч өмгөөлөгч хоёр бие биедээ итгэх ёстой. Хаашийг одоо өгөх юм бол тэр хэргийг чинь хариуцъя гэв. Сокун амлалт өгөхөд залуу түүнийг татаад сүрдүүлв. Сокун Хямын хоёр хаашийг эмнэлэгт хүргэхэд баг зэрэг айсан байдаг. Сокун уураа барьж ядан такси барина. Залууг сүрдүүлж байх хооронд Сокун цүнхэнд нь GPS-ээ хийсэн байдаг. Залууг камергүй газар гудамны муурнуудыг хордуулж байхад нь олоод маск зүчгсэн зодож өгнө. Залуу шанган өгснийхөө дараа нохойгоо шалгахаар X дээрээ очино. X нь өнгөрснөөс өгөж яриад хүүхдийг нь ахуулсан тухайгаа хэлнэ. Хагалгаанд орохоос өмнө хүүхдээ төрүүлдэг юм уу гэж харамссан ч тийм гэр бүлд өсөхийг хүсээгүй. Хагалгааны дараа чиний зан айшнаас болж миний сэтгэл хөрсөн гэв. Сокун өдөөс нь тэр үед чиний төлөө л хүүхдтэй холбоотой юмнуудыг үздэггүй байсан. Чамайг шаналуулахын тулд штэ гэв. Сокун гуниглан алхаж байгаад ганцаараа баар орно. Хямын түүнд санаа зовоод залхахад бааранд дуудана. Хямын ирээд гарныхан шархыг эмчилж өгөхөд Сокун түнлүү ширтэнэ. Маргааш нь шарцсан Сокун дээр X нь ирж хаашийг түүнд үлдээхийг зөвшөөрнө. Гэхдээ нэг болцолтой. Тэр нь өрөөний хамтрагч юм уу? Хостой болоорой. Тэгвэл хааш санаа зовхгүй гэв. Үүний дараа Сокун болзооны сайтад бүртгүүлж амьдралын хосоо олох байх гэж найдана. Үзэгдэл шилжиж хатагтай пак хуулийн ферм дээр ирж манай нөхөр бид хоёр хоёулаа салсан гэр бүлд өссөн. Тиймээс салалтгүй гэр бүлд амьдрахын тулд Америкт болзооны сайтаар танилцаж хайрлахгүйгээр гэрээгээр гэр бүл болсон.
үр шилжүүлэн суулгаж хүүхэдтэй болсон ямар ч физиологийн харилцаа байхгүй. Хүүхдэд хамт өсгдөг, эрх чөлөөтэй харилцаатай гэв. Олон жил хүүхдээ жаргалтайгаар өсгөж байгаа. Гэхдээ сүүлийн үед нөхөр маань намайг өөр залуутай тэврэлтгийг хараад атаархаж надад хайртай болчихсон. Өөр хүнтэй битгий уулз, хайрладаг гэрлэлтийг хүсэж байна. Хэрвээ татгалзвал хоёлоо салъя гэсэн. Энэ асуудлыг шийдүүлмээр байна гэв. Хэммийн гэрээний гэрлэлт Америкт зөвшөөрөгддөгч Солонгост зөвшөөрөгддөггүй. Шүүгчид дотны харилцаа хайр байхгүй гэрлэлтийг зөвшөөрөхгүй байх гэв. Пак хадагтай тэр хамаагүй би энэ гэрлэлтээ үргэлжлүүлж хүүхдээ салаагүй гэр бүлд өсгмөр байна. Салалтыг зогсоогоод өг гэж хүсв. Хэммийн ажлынхантайгаа хэргийг хамт хэлэлцэн. Хамт ажилдаг өмгөөлөгчд нь өөрсдийн саналаа хэлнэ. Туслах хайргүйгээр яаж амьдрах юм? Хайртай хүнтэйгээ насаараа байх гоё штэ гэхэд салж байсан хоо өмгөөлөгч хайр өөрчлөгдөж болно. Хайрлахаа болоод хүмүүс салдаг гэхэд Сокун гэрээний хурим манад зөвшөөрөгддөггүйч санал нийлээд гэрээгээр гэрлэж бие биедээ туслаж болох юм гэж хариулцгаана. Ингээд манай дөрөв үргэлжлүүлээд баахан уучгаад Сокун Хэммийн хоёр машинд гэртээ харж байлаа. Тэдний гар нь санаандгүй шүргэлцэж Хэмминий зүрх хүчтэй цохилж Сокунаас харцаа салгаж чаддаггүй. Эхний шүүх хурал болж Пак хадагтай нөхөр нь Хэмминий эксээр өмгөөлүүлж байдаг. Хэммийн хосууд анх гэрлэхдээ бие биенээ хүнтэй болцож болно. Хамтдаа хүүхдээ л өсгөнө гэсэн гэрээтэй байсан гэж хэлв. Хаан өмгөөлөгч гэрээний гэрлэлт Солонгост хүчингүй. Манай улсын гэрлэлтийн системтэй таарахгүй гэхэд Хэммийн хайргүй хүнтэйгээ ашиг сонирхол харж гэрлэж болдог гэдгийг та хамгийн сайн мэдмээр юм гэд экстэй хэлчихдэг. Хурлын дараа экс нь Хэммийн тандан би 7 хоног болгон болцоонд явж байгаа. Гэхдээ нэг л болж өгөхгүй байгаа. Одоо л хайргүйгээр гэрлэх ямар утгагүйг ойлгож байна. Надад дахиад нэг боломж олгооч гэхэд Хэммийн хайраас өөрөөр чиний гаргадаг зан арчин ёс суртахуунгүй байсан. Чам шиг бүдүүлэг хүнтэй гэрлэх нь бүхэл болцохгүй гэж хэлдэг. Тэдний яриаг Сокун сонсоод Хэмминоор бахархан зогсоно. Ажлын дараа Хэммийн болзооны апаар бүртгүүлсэн сохор болзоондоо ирнэ. Гэтэл Сокун тэнд нь болзоод хүнээр сууж байх ба манай хоёр бүр гайхаад Сокун бүр ажилтан луун залгаад AI чинь буруу анализ хийсэн байна. Энд надаас 11 дүү гэрлэж байгаагүй бүсгүй ирсэн байна гэхэд ажилтан тантай хамгийн төгс таарсан хүнийг сонгосон гэж хэлдэг. Хэммийн түүнийг үлдээд хамт хоол идгээд хоолоо идчихэд хамт алхана. Тэд хайр гэрлэлтийн талаар ярилцсан. Сокун миний ирээдүйн эхнэр миний амьдралын хамтрагч байж чадах хүн байгаасай гэж хүсэж байна. Өмнөх гэрлэлт минь сургамж болж одоо шинэ аялал эхлүүлж ямар нэг шинэ зүйлийг бүтээх цаг нь болсон гэв. Хэмминий өсгийн эвгүй болоход Сокун алхахаа болоод харих уу гэхэд Хэммийн алхмаар байна гэж гүрийн. Сокун түүнд гараа өгөн Хэммийн түүний гарыг түшин алхана. Маргааш нь 2 дахь шүүх хурал болж шүүгч салах шийдвэр гаргаж хайр хизээж төгс байдаггүй. Гэрлэлт бол төгс бус байдлыг төвчих явдал. Үйл явц хэцүү эсвэл бүр бүтлгүйддэг болохоор салдаг. Зарим нь салалтыг сонгодогч салхаа сайж хайрлахаа зогсоож болохгүй шүү гэж хэлв. Пак хадагтай Хэммийн талархал илэрхийлээд шүүхт ялагдсан ч олон зүйлийг сурсан байлаа. Тэр нөхөртөөгөө хамт хүүхдээ сургуулиас нь авахаар явдаг. Гэрлэлт дуслаа гэд бүх холбоог тасалдаггүй. Үргэлжлүүлэн холбоотой байснаар шинэ мэдрэмжүүд ч төрж болдог. Сокун Хэммийн хоёр хариуцсан бүх хэрэгүүдээ ярилцсан. Энэ хэрэгүүд дээр ажиллахаасаа өмнө хайр гэж юу байдгийг мдээгүй байснаа хоёулаа хүлээн зөвшөөрдөг. Хэммийн энэ хэрэгүүд дээр ажиллахдаа хайрын бүх хэлбэрийг харж суралцаж мэдсэнгээд хосуудын хайр, эхийн хайр, ахин хосуудын хайр, эцэг эхээ хайрлах хайр, эмчийн хайр гэд олныг харснаа дурсаад Сокунд баярлаж буйгаа хэлнэ. Сокунаас хайр гэж юу юм бол гэж асуухад Сокун хайр гэж миний бодлоор гэж хэлээд кино маань аз жаргалтайгаар төгсдөг. 12 ангийн турш хамтдаа байсан та нартай баярлалаа. Анги бүртээ өөр ухаарл хайрлсан гоё кино байлаа. Гол дүрийн хоёр маань 16 насны зөрүүтэй гэхэд үнэхээр гоё хослоллоо шүү. Кино таалагдсан бол комментэд дуртай эможигоо үлдээгээрэй. Лайк, subscribe дарахаа мартаваа. Өөр гоё драмын бичлэгээр удахгүй уулзъя. Баярлалаа. Баяртай.